하나 둘. Нэг, хоёр. 안녕하세요. 반갑습니다. сайн байцгаана уу? Уулзсандаа баяртай байна. 주 안에서 평안하셨습니까? За эзэн дотор бүгдээрээ сайн сууцгааж байсан уу? 그래요. 이제 가을이 됐죠? За намар болсон биз дээ? 맞아요? Намар болсон уу? 예. 가을에서 좋지요. За намар болсон учраас сайхан байгаа биз дээ. 안 좋은 것 같으네. Сайхан биш байгаа юм шиг байна тий. 예. 가을이 되면 참 많이 좋아야 되는데 알러지 때문에 많이 고생들 하시는 것 같습니다. За намрын үйлрэл бол нь одоо бүгдээрээ сайхан байх ёстой байтал одоо харьшлаас болоод бас за дийлийнх нь хэцүү байж байх шиг байна. 조금만 참으세요. Тэр жоохон л төвчээрээ. 왜요? Яагаад вэ? 예, 천국에는 알러지 없을 거예요. За деважинд бол харшил гэдэг зүйл байхгүй байна. 저도 그날을 기다립니다. За тэр өдрийг би ч хүлээж байна. 그래요. 함께 기도하겠습니다. За залбирцгаая. 주님 감사합니다. Эзэм нь талархаж байна. 주 안에서 영원한 천국 소망을 갖고 평강 가운데 살아갈 수 있도록 도와주심에 감사드립니다. Эзэн таны дотор мөн хамын найдвартай болоод амар амгалан дотор амьдруулж өгж байгаад талархаж байна. 주님의 말씀이 예언의 말씀이 다 이루어진 시대에 우리 살아갑니다. Эзэн таны үг, зөвгөнлийн үгс бүгд биелэгдэж байгаа цаг үед бид амьдарч байна. 소망 없는 이 땅에서 영원한 소망을 찾았습니다. Найдах зүйлгүй дэлхийгээс бид нар мөнхийн найдварыг олж авсан билээ. 사랑 없는 이 세상에서 주님의 온전한 사랑을 깨달았습니다. Бид нар эзний хайрыг тэр төгс хайрыг ухаарсан билээ. 없어질 것들을 위해서 사는 것이 아니라 이제 영원한 것을 위해서 살아갈 수 있는 소망을 주심에 감사드립니다. Устж өгöd болох зүйлсийн төлөө бас харин мөнхөд орших
зүйлсийн төлөө амьдрахаар болгож өгсөнд талархаж байна. 이 귀한 같은 소망을 가진 우리 형제자매님들 한 자리에 모였습니다. Энэ үн цэнтэй итгэлийг тээсэн ахын дүүс маань цугласан байна. 오늘도 이 말씀을 깨닫게 도와주시고 Өнөөдөр ч үгийг тань ухаарахад туслаарай. 말씀을 통해서 위로와 기쁨을 얻을 수 있도록 도와주십시오. Үгээр тань тайвширлыг олж авч, үгээр тань баяр хөөргийг олоход туслаарай. 주님을 만나는 날까지 우리에게 주신 소명을 다하며 살아가도록 인도해 주십시오. Эзэнтэй уулзах хүртлээр эзний даалгасан ажлыг дуустал сайн хийгээд уулзах чадхад туслаарай. 오늘 함께 하지 못한 형제자매님들 어디에 계시든지 믿음을 더욱 굳게 해주시고 항상 교제 안에 올 수 있도록 인도해 주십시오. Өнөөдөр ирж чадаагүй ахын дүүс хаанч байсан бэ? Итгэл дээрээ баттай зогсож хойшдоо нөхөрлөдөө ирж оролцож чадахад нь та удирдаарай. 예수님의 이름으로 기도드렸습니다. Есүсийн нэрээр залбирлаа. 아멘. Амен. 에베소서 4장입니다. Эфес 4-р бүлэг 1절부터 3절까지 За Эфес 4-ийн 1-ээс 3. 한번 읽어 드릴게요. Эндээс нэг удаа уншиж өгье. Иймд та нар дуудагдсан тэрхүү дуудлагада зүү зохистой явахыг эзний хоригдол би хичээнгүүлэн ятгая. Ингэхдээ даруй бөгөөд дүлгөөн зангаар хайр дотор бие биеэ хүлцэн төвчиж амар тайвны холбоосонд сүнсний эв нэгдлийг хадгалахыг хичээх түн. 같이 한번 더 읽겠습니다. За хамтдаа ахад уншия. Иймд та нар дуудагдсан тэрхүү дуудлагада зүү зохистой явахыг эзний хоригдол би хичээнгүүлэн ятгая. Ингэхдээ даруй бөгөөд дүлгөөн зангаар хайр дотор бие биеэ хүлцэн төвчиж амар тайвны холбоосонд сүнсний эв нэгдлийг хадгалахыг хичээх түн. 교회 안에서 구원받은 성도들이 어떤 마음으로 살아갈 때 평강이 유지되는가 그 말씀이 오늘 있습니다. За тэгэхээр чуулган дотор аврагдсан итгэгч хүмүүс ямар сэтгэлтэй амьдрах юм бол яаж амьдрах юм бол сэтгэл доторх амар амгалан нь тасралтгүй байсаар байх вэ гэдэг талаар одоо энд хэлж өгч байна. 우리의 구원은 하나님의 은혜로 거저 받았습니다. За бид нэр авралыг бурхнаас үнгүүгээр авсан. 네, 주님을 만나는 날까지 이 땅에 살아가면서 우리가 힘써야 되는 것이 있어요. За гэхдээ эзэнтэй уулзах өдрийг хүртэл энэ дэлхий дээр амьдрахдаа бид нэр хичээх ёстой одоо зүйлүүд байна. 오늘 에베소 4장 1절부터 3절 중에 За Эфес 4-ийн 1-ээс 3 дээр 2절 중간에 있는 오래 참음으로 사랑 가운데 서로 용납하고라는 주제로 교제하려고 합니다. за 2 дээр гарч байна. За хайр дотор бие бие хүлцэн төвчиж гэсэн сэдвээр хамтдаа нөхөрлөх гэж байна. 그래서 한마디로 용납에 대해서 우리가 교제하려고 해요. За тэгэхээр хүлцэн төвчих, за мөн хүлээн авах гэсэн сэдвээр нөхөрлөх гэж байна. 네, 용납이라는 주제는 내 신앙의 현 주소를 알 수도 있기도 하고 내 믿음을 더할 수 있는 주제이기도 합니다. За тэгэхээр хүлцэн төвчнээ, хүлээн авна гэдэг байгаа нь яг одоо ямар итгэлтэй байгааг маань харуулах сэдвч болж байна. Бас хойштоо одоо араас нь одоо өсөх ёстой сэдвч болж байна. 그래서 먼저 용납의 의미를 알아보고 За төрүүлээд энэ хүлцэн төвчиж хүлээн авах гэсэн утгыг төрүүлж мэдээд 하나님이 나를 받아주신 사랑과 용납에 대해서 먼저 배우려고 합니다. тэгэхээр бурхан намайг хайрлсан хайр бас намайг хэрхэн яаж хүлцэн төвчиж хүлээн авсан бэ гэдэг талаар хамтдаа харцгаая. 그리고 하나님께서 나를 받아주셨다는 그 증거는 무엇일까? За бурхан намайг хүлээн авсан гэдгийг юу нотлох вэ? 그리고 하나님의 그 놀라운 용납을 받은 사랑을 받은 사람들이 신앙인들이 어떻게 살아가는지 몇몇 사람을 예로 한번 살펴보도록 하겠습니다. За тэгэхээр бурханаар хүлээн авагдсан, хүлээн зөвшөөрөгд, хүлээн авагдсан за хэд хэдэн хүмүүсийн жишээг бас
그래서 세 가지 정도로 이렇게 오늘 배워보려고 합니다. За тэгэхээр ийм одоо 3 хэсэгт хуваагаад өнөөдрийн үгийг сурах гэж байна. 사도 바울이 에베소서를 기록하고 있는 장소가 있어요. За Илж Паул энэ Эфес номыг нэг газарт бичсэн. 그리고 그 장소를 알면 얼마나 간절한 마음으로 우리에게 이 말을 권하는지 알 수가 За 있습니다. тэгэхээр хаана бичсэн бэ гэдгийг нь бид нэр одоо судлаад үзэх юм бол за ямар чин сэтгэлээсээ хүсэж гуйж захиж хэлээд өгнө гэдгийг нь бас бид нэр мэдэх боломжтой. 4장 1절에 보면 За 4:1 дээр 그러므로 주 안에서 갇힌 내가 너희를 권하노니 그랬습니다. иймд эзний хоригдол би хичээнгүлэн ятгая гэж хэлж байгаа. 주 안에서 갇혔다라고 돼 있죠. За эзний хоригдол гэж хэлж байгааз 3장 1절을 보겠습니다. 3-1-р ишлэлийг бас харъя. 같이 읽어봐요. Уншия. Үүний улмаас Паул би харийнхан та нарын төлөө Христ Есүсийн хоригдол болсон юм. 여기는 구체적으로 나와 있죠. За энд бүр дэлгэрэнгүй гарч байна. 그리스도의 예수의 일로 너희 이방을 위하여 갇힌 자 된 나 바울은 그랬습니다. Тэгэхээр Паул би харийнхан та нарын төлөө Христ Есүсийн хоригдол болсон гэж байна. 사도행전에 보면 구체적으로 나와 있습니다. За тэгэхээр Үүс номон дээрээс харуул энэ агуулга бүр дэлгэрэнгүй гарч байна. 사도 바울은 다메섹에서 예수님을 만난 뒤에 За Илж Паул Дамаскт Есүстэй уулзсныхаа дараа 오직 주 예수의 죽으심과 부활하심과 승천에 대해서 전했어요. зөвхөн Есүсийн үхэл болон дахин амьлал Тэнгэр өд одсон талаар тасралтгүй тунхаглаж явсан. 그것은 우리 모든 인간에게 가장 빛과 같은 복음입니다. Тэгэхээр энэ агуулга бол бүхий л хүн төрлөختөнд зайлшгүй шаардлагатай гэрэл болох сайн мэдээ байна. 유대인들로 표현하면 유대인들이 항상 기다리고 있던 일이라고 돼 있어요. Тэгэхээр 유대чүүдийн хувьд бол энэ гэрлийг энэ сайн мэдээг өргөж хүлээж байсан. 그런데 예수님에 대해서 유대인들이 오해를 했죠. Гэхдээ Есүсийг 유대чүүд буруу ойлгосон. 사도 바울도 오해를 했었습니다. За Илж Паул ч Есүсийг буруу ойлгож байсан. 하지만 사도 바울이 예수님을 만난 뒤에 За гэхдээ Илж Паул Есүстэй уулзсныхаа дараа 오직 영원한 생명에 관한 복음에 관해서 전도하면서 그 일로 인해서 갇히게 된 겁니다. тэгэхээр зөвхөн мөн хамийг тунхаглаж байсан, бас сайн мэдээг тунхаглаж байсан энэ ажлыг хийснээсээ болж хоригдсон. 그래서 감옥에 갇힌 그 상태에서 에베소 성도들에게 보내는 그 권면의 말씀은 너무나 간절한 겁니다. За тэгэхээр энэ байдлаас болж шоронд хоригдсон байх үедээ Эфес чуулганы ахын дүүст захиж хэлж байгаа одоо үгс нь бол үнэхээр чин сэтгэлээс нь гарсан үгс байна. 에베소서는 교회에 대한 말씀인데 Тэгэхээр Эфес ном нь чуулганы талаар хэлж байгаа ном байна. 교회 안에서 우리가 어떻게 행해야 되는가? Тэгэхээр чуулган доторх итгэгчид яаж хэрхэн үйлдэж амьдрах ёстой вэ? 4장 1절 За 4:1 중간에 보면 너희가 부르심을 입은 부름에 합당히 행하여 그랬습니다. 4:1 дээр хэлж байна. Та нар дуудагдсан тэрхүү дуудлагадаа зүү зохистой яв гэж. 여기 부르심이라는 것은 구원을 의미합니다. За дуудагдсан гэж хэлээд байгаа нь авралыг илэрхийлж байна. 예수님의 십자가의 은혜로 영원한 속죄함을 받았고 이제 교회 안에 우리가 있게 됩니다. Тэгэхээр Есүсийн загалмайн нэгүслэр бид нэр мөнхөд гимнүглээ уучлуулад чуулган дотор байх болдог. 교회 안에 있으면서 주님의 뜻에 합당하게 행해야 됐다는 거죠. Тэгэхээр чуулган дотор байгаа хүмүүс эзний хүсэлд эзэнд зохистой үйлдэх ёстой гэдгийг хэлж байна. 그 중에 2절에 보면 За үүний 2 дээр нь 모든 겸손과 온유로 하고 ингэхдээ даруй бөгөөд дөлгөөн зангаар 마태복음에도 보면 예수님이 온유하고 겸손하다고 했습니다. Матай номон дээр Есүсийн талаар хэлэхдээ тэрээр даруй дөлгөөн гэсэн. 뿐만 아니라 예수님은 오래 참고 사랑 가운데서 우리를 용납했다는 것도 알 수가 Тэгэхээр 있어요. үүгээр зогсохгүй удаан твцсэн бидэнд хандаж удаан твцсэн биднийг хайрлсан биднийг хүлцэн твцсэн гэдгийг нь мэдэх боломжтой. 그렇다면 용납한다는 의미가 성경에서 볼 때 무슨 의미가 있을까? За тэгэхээр хүлцэн твчих хүлээн авах гэдэг байгаа нь Библиэлээс тусгаж харах юм бол ер нь ямар утгыг илэрхийлээд байна вэ? 네, 먼저 두 가지 정도로 찾아보겠습니다. Дөрүүлээд хоёр төрлийн зүйлийг хайж олъё. 창세기 34장입니다. 여기는 줄을 띄워놓으세요. За энэ хэсгийг авчургаа тогтоогоод Эхлэл 34. 창세기 36장 7절 먼저 보겠습니다. За төрүүлээд 36-гийн 덜러. 7.
같이 읽겠습니다. За үнийг хамт уншаа. Тэр хоёрын эд хөрөнгө үлэмж их болсон тул хамтдаа амьдран сууж чадахгүйд хүрв. Тэдний цагаачлж суугаа нутг нь өөрснийх нь мал сүргээс олж тэдэнд хүрэлцэхгүй болжээ. 자, 여기에 보면 За энд 두 사람의 소유가 풍부하여 함께 거할 수 없다라고 돼 있습니다. за тэгэхээр хоёр хүний мал сүргээс болоод тэндх бэлчээрэнд хүрэлцэхгүй болсон талаар хэлж байна. 네, 너무 소유가 많아서 그들이 같이 있을 수 없다라고 돼 있죠. За тэгэхээр эд хөрөнгө нь үлэмж их болсон учраас хамтдаа амьдран сууж чадахгүй төрвэ гэж байгаа. 거기에 용납이라는 단어가 나옵니다. За энд ч гэсэн 함께 받아들일 수 있는 넓이가 되지 못한다는 뜻이죠. за тэгэхээр амьдран сууж чадахгүй төрвэ гэж хэлж байна. Тэгэхээр хүлцэн твчиж чадахгүй төрсэн гэдэг утгаар одоо энд гарч байгаа гэсэн үг. 13장 창세기 13장입니다. За эхлэл 13 дугаар бүлгээс харъя. 6절입니다. 13-ийн 6. 읽어드릴게요. Тэд нэг газар хамт амьдрахад хүрэлцэхгүй байв. Тэдний эд хөрөнгө үлэмж ариун байсан учраас хамт амьдрах аргагүй болов. 아브라함과 조카 롯의 짐승이 많아서 그 같이 사는 땅에 그들을 용납할 수 없는 넓이가 됐다라고 하고 있습니다. Тэгэхээр Авраам болоод үйл дүү Лот хоёрын талаар нь хэлж байна. Тэгэхээр эд хөрөнгө нь үлэмж их болсон. Бас мал сүрэг нь ариун болсон учраас тухайн бэлчээрийг гэсэн одоо хамт хэрэглэх боломжгүй болсон гэж. 여기에서 살펴보면 용납이라는 것이 넓이와 길이와 높이가 받아들일 수 있는 그런 상태를 이야기하는 거죠. За тэгэхээр энд хэлээд байгаа амьдрах боломжгүй болоо хүрэлцэхгүй болов гэдэг нь хүлцэн твчих боломжгүй болоо хүлээн авах боломжгүй нэг дор байх боломжгүй гэд одоо тухайн хэмжээг нь хэлж байна. 여기는 이제 땅의 넓이를 이야기하는데요. За энэ хэсгээр бол газрын тийм ээ өргөнийг хэлж байна, хэмжээг нь хэлж байна. 그걸 생각해 보면 사람의 마음도 마찬가지입니다. За тэгэхээр үннээс авч үзэх юм бол хүний сэтгэл бас үүнтэй адилхан байна. 마음의 넓이와 깊이가 누구나 다 다르죠. Тэгэхээр хүний сэтгэлийн гүнэнч тэр өргөнөнч тэр хүн бүрийнх өөр байна. 그래서 받아들일 수 있는 상태가 있고 받아들이지 못하기도 합니다. За тэгэхээр хүлээн зөвшөөрч хүлээн авах боломжтой нөхцөл байдалч байна. За тэгж чадахгүй нөхцөл байдлууч байна. 사사기 11장입니다. За шүүгчд 11 дугаар бүлгээс бас харъя. (17절) 11-ийн 17. 여기는 용납의 의미가 이제 허락하다, 받아들이다 이런 뜻으로 사용되고 있습니다. За энэ дээр болохоор хүлээн авах гэдэг үг нь зөвшөөрөл гэж гарч байгаа. Зөвшөөрсөн зөвшөөрөөгүй гэж. 17절 같이 읽겠습니다. 11-ийн 17-г уншицгаая. Едомын хаанд элч нар илгээн биднийг өөрийнхөө газраар нэвтрүүлээч гэж гуйж байна гэсэн боловч Едомын хаан сонсоогүй. Тэд түүнчлэн Моабын хаанд элч нарыг илгээсэн боловч тэрч бас зөвшөөрөөгүй. Ингээд Израиль Кадешт үлдсэн юм. 여기 보면 이스라엘 백성들이 광야에서 길을 갈 때 그 주위에 있는 왕들에게 가기를 허락을 원했습니다. За тэгэхээр энэ хэсэгт бол Израильчууд Египтээс гараад цүлд явж явах үедээ за тухайн явж байгаа газар нутгийнхаа эргэн тойронд байсан улсуудын хаадаас за дайран өнгөрөх зөвшөөрлийг гуйж байсан. 이스라엘이 사자를 에돔 왕에게 보내어 이르기를 청컨대 나를 용납하여 내 땅 가운데 지나가게 하라 그랬죠? За тэгэхээр Эдомын хаанд элчнэр илгээн биднийг өөрийнхөө газраар нэвтрүүлээч гэж гуйж байна гэсэн гэж. 네, 그래서 허락하다, 받아들이다 그런 뜻으로 쓰이고 있습니다. За тэгэхээр энэ дээр зөвшөөрөөгүй гэж хэлж байна. 37절에도 동일하게 나옵니다. За 37 дугаар ишлэлдэр ч мөн үүнтэй яг адилаар гарч байгаа. 사사기 11장 37절 Шүүгчд 11-ийн 37. 읽어드릴게요. Тэр эцэгтэй гандан надад нэгэн зүйлийг зөвшөөрөөч. Би найз охтынхоо хамт уулаар хэрэн явж онгон хിവэр эцэслэх тухайда уйлан гашуудах гэсэн юм. Надад 2 сарын хугацаа өгнө гэсэнт. 저기 입다가 전쟁에서 이기고 나서 돌아올 때 맨 먼저 나오는 사람, 환영하는 사람을 하나님께 드리기로 서원을 하죠. За тэгэхээр Евта одоо дайн хийчихэд ялчгаад эргэж ирэх юм бол хамгийн түрүүнд өөрийг нь угтаж авсан нэгнийг бурхан дахил болгож өргөнө гэд одоо тангараг өргөсөн байсан. 그런데 맨 처음 나온 것이 사랑하는 딸이었어요. Тэгтэл хамгийн түрүүнд өөрийг нь угтан гарч ирсэн нэг нь хайртай охин нь байсан. 그래서
아버지의 소원대로 딸을 번제드리기 전에 딸이 요구를 합니다. За тэгэхээр эцэг нь тийм ээ амлсан тэр тангаргийн дагуу охиноо өргөхөөс өмнө төрүүлээд эцгээс асууж байна. 나를 2달만 용납하소서 그랬습니다. Тэгэхээр 2 сар л өгөөч гэж. 네, 그래서 허락해 주세요, 받아 주세요 그런 뜻으로 사용을 하고 되고 있죠. За тэгэхээр энэ одоо хүлээн авна гэсэн утга нь бас за гуйж байгаа тийм ээ хүсэж байгаа. За энэ байдлаар бас илэрхийлэгдэж гарч байна. Зөвшөөрөл гуйж байна. 느헤미야 13장도 보겠습니다. Нехемия 13 дугаар бүлгээс бас харъя. (27절입니다) 13-ын 27. 같이 읽습니다. Уншия. Тэгэхэд та нар бурхандаа үнэнч бус байж харь эмэгтэйчүүдтэй гэрлэн энэ бүх үлэмж их бузар мууг үйлцэн гэж бид та нарын тухай сонсох ёстой гэж үү гэв. 이스라엘 백성들이 바벨론에 돌아와서 성전도 짓고 이제 성벽도 완성했었습니다. За Израильчууд Вавилонд ослогдож явж хаад нутаг руугаа эргэж ирээд ариун өргөөг барьж ариун хэрмийг бас гүйцэн барьсан байсан. 그런데 За тэгтэл 하나님 앞에 죄를 범한 거예요. бурхны өмнө гим нүгэл хийсэн. 이방 여인들을 취했습니다. За харь эмэгтэйчүүдтэй гэрэлцгээсэн. 그것을 용납할 수 없다라고 했습니다. Энэ байдлыг хүлцэн дэвчиж хүлээн авах боломжгүй гэдгийг хэлж байгаа. 이와 같이 성경에 용납이라는 단어가 여러 가지로 쓰이고 있는데요. За тэгэхээр энэ мэдчлэн Библиэлд хүлцэн дэвчих, хүлээн авах, зөвшөөрөх гэдэг үгс одоо олон талаараа гарч байна. 크게는 두 가지로 이렇게 설명을 할 수 있어요. За тэгэхээр томоор бол хоёр төрөлд хувааж тайлбарлах боломжтой байна. 받아들이기에 충분한 넓이와 깊이가 된다. За тэгэхээр хүлээн авах хэмжээ нь болсон одоо хангалттай байна. Өргөнөнч тэр одоо гүнэнч тэр хангалттай байна. 그리고 허락하고 받아들이다 이렇게 두 가지로 쓰이고 있습니다. За бас хүлээн зөвшөөрч хүлээн авах гэсэн хоёр утгаар илэрхийлэгдэж байна. 근데 예수님의 십자가 은혜를 우리가 생각하면 Гэхдээ Есүсийн загалмай нэгүслийг бид нар бодвол 이 두 가지가 다 포함이 되어 있어요. за энэ хоёр утга нь хоёулаа агуулгадж байна. 에베소서 3장을 보겠습니다. Эфес 3 дугаар бүлгээс харъя. 18절 19절 3-ын 18, 19 같이 읽습니다. хамт уншия. Тэр хайрын ямар өргөн урт өндөр хийгээд гүн болохыг бүх ариун хүний хамт ойлгох болтугай. Мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдснээр та нар Бурхны бүх дүүрлээр бэлхэх болтугай. 능히 모든 성도 함께 지식이 넘치는 그리스도의 사랑을 알아 그 넓이와 길이와 높이와 길이가 있다고 되어 있습니다. Бүх ариун хүний хамт ойлгох болтугай. Христийн хайр ямар өргөн урт өндөр хийгээд гүн болохыг гэж байна. 여기에 용납이라는 단어가 포함이 되어 있어요. Тэгэхээр энэ үгэн дундч за хүлцэн дэвчиж хүлээн авахаа гэсэн үг агуулгадж байгаа. 하나님의 마음과 하나님의 사랑은 모든 죄인들을 다 받아들일 수 있는 그리고 용서할 수 있는 넓이가 있습니다. Тэгэхээр Бурхны сэтгэлж, Бурхны хайр нь за ямар ч гэм нүгэлтэн байсан бүхий л гэм нүгэлтнүүдийг хүлцэн дэвчээд хүлээн авах, уучлах за тийм сэтгэл байна, тийм хайр байна. 그것을 살펴보면 우리가 하나님 앞에 얼마나 큰 사랑을 받았는지 알 수가 있고 Тэгэхээр үүнийг нь бид нэр ажиглаад харах юм бол бид нэр ямар агуугаар хайрлагдсан бэ гэдгээ бас мэдэх боломжтой. 구원받은 이후에 교회 안에서 형제자매들 사이에서 내가 그들의 무엇을 용납해야 될지도 또한 알 수가 있어요. Тэгэхээр аврагдаад одоо чуулган дотор амьдарж байгаа бол за аврагдсан итгэгч ахын дүүсийнхээ юуг нь би хүлээн авч хүлцэн дэвчих ёстой вэ гэдгийг ч за сайн мэдгэж авах боломжтой. 예수님이 십자가에 돌아가실 때 7마디 말씀을 하셨죠. За Есүс эзэн загалмай дээр совлогдож нас урахаас өмнө за 7 төрлийн үгийг хэлсэн. 그 중에 첫 번째가 무엇입니까? За тэр дунд хамгийн ихэнд нь юу хэлсэн бэ? 누가복음 7-г 23장입니다. 23-аас харъя. (34절) 23-ын 34.
우리 청년에 읽어볼까요? За залуучууд хамтдаа уншийе. Есүс Аава тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэв. Тэд шавх хайцгаан түүний хувцсыг хуваан авчээ. 예수님을 십자가에 못 박도록 하고 십자가에 못 박는 사람들을 향해서 예수님이 말씀하신 거예요. Тэгэхээр Есүсийг загалмай дээр цовдлуулахаар тушааж явуулсан. За тэгэд Есүсийг цовдлж байгаа хүмүүсийн төлөө хэлж байна. 아버지여 저희를 사하여 주옵소서 자기 하는 것을 알지 못함이니이다. Аава тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна. 십자가의 그 고난을 당하면서 어떻게 이 말씀을 하실 수 있을까? Тэгэхээр загалмай дээр тэгтлээ их зовж байгаа хэрнээ яаж ийм үгийг хэлж чадсан юм болов? 마치 이와 같은 예로 들 수 있어요. За тэгэхээр үүнийг нэг ийм жишээгээр тайлбарлах боломжтой байна. 한 살 된 손자가 있습니다. За нэг настай нэг ачин байлаа. Нэг хүний ачин байна. 그 손자가 할아버지를 등을 때리는 거예요. За тэр ачин тийм ээ өвөөгийнхөө нуруунд дээр цохиж байна. 할아버지가 어떻게 할까요? Өвөө нь яах вэ? 사랑스러울 뿐입니다. За үүнийг нь хараад тийм ээ зөвхөн хайрлах сэтгэл нь төрнө. 그렇죠? Тэгнэ үстэй. 작게 표현을 한 거예요. За тэгэхээр одоо бага хэмжээний гэж илэрхийлж байна. 예수님은 자기를 때리고 그리고 침 뱉고 수염을 뽑고 십자가에 못 박도록 그 한 모든 사람들에게 향해서 저들이 하는 일을 모른다고 했습니다. За тэгэхээр Есүсийн хувьд бол Есүсийг загалмай дээр тушаасан, за бас цовдлж байгаа, алгацсан, нулимсан, ташуурсан тэр бүхий л хүмүүсийн төлөө, тэр бүхий л хүмүүсийн талаар хэлж байна. Тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна. Тэднийг уучлаач гэж. 그리고 예수님을 비방도 했죠. Тэгэхээр Есүсийг бас одоо муучлсан, доромжилсан. 네가 메시아냐? Тэгэхээр чи Месиа мөн үү? 그럼 십자가에서 내려와 봐라. Мөн юм бол загалмай дээрээсээ буугаад ир. 심지어 양 옆에 있는 강도들도 비방을 했습니다. За бүр цаашлаа дэрэгдэн цовдлогдсон хоёр дээрэмчин хүртэл доромжилдог. 그 모든 사람들에 대하여 용서해 달라고 빌었어요. Тэгэхээр энэ бүхий л хүмүүсийн төлөө тэднийг уучлаач гэж гуйсан. 자, 비방하던 한 강도가 이제 예수님이 누구신지를 알고 예수님의 나라에 임할 때 자기도 생각해 달라고 부탁을 합니다. Тэгэхээр доромжилж байгаад Есүс хинбэ гэдгийг нэг дээрэмчин нь мэдэж авдаг. Мэдснийхаа дараа Есүсийг өөрийн хаанчлалд очихдоо намайг дурсан санаарай гэж гуйдаг. 그때 예수님 뭐라고 말씀하십니까? За тэр үед нь Есүс юу гэдэг вэ? 누가복음 23장 43절. Луг 23-ын 43. 같이 읽어보죠. Уншия. Тэгтэл Есүс түүнд үннээр би чамд хэлье. Өнөөдөр чи надтай хамт Деважинд байх болно гэлээ. 예. 십자가 위에서 그 강도의 죄를 사해 주시잖아요. Тэгэхээр загалмай дээр цовдлогдсон байх тэр үедээ энэ дээрэмчний нүглийг нь уужилж байгаа зү. 조금 전까지만 해도 예수님을 비방했어요. Тэгэхээр хэсэг хугацааны өмнө л Есүсийг доромжилж байсан. 여러분 생각해 보십시오. Тэр та бүхэн бодоод үзээрэй. 누군가가 나를 비방한다고 생각해 보세요. Хэн нэгэн намайг доромжлоод байлаа гэж бодоод үзье. 그거 쉽게 용서가 됩니까? За тэгвэл тэр хүнийг амархан уужилж чадах уу? 어린 아이들은 그렇게 잘 해요. За тэгэхээр балчир хүүхдүүд бол одоо сайн одоо уужилдаг. 자기가 잘못을 깨달으면 바로 미안하다고 얘기합니다. За бурууга хүлийн зөвшөөрөл урт шиг хурж ирээл уучлаарай гэдэг. 그럼 그 어린 아이들은 그래 괜찮아 그렇게 얘기합니다. Тэгэх юм бол нөгөөдгийн ч гэсэн тийм ээ. Тэгвэл болсон зүгээрээ гэл өнгөрдөг. 그럼 나이가 들어갈수록요. Тэгвэл нас ахих тусам 그게 쉽지가 않아요. энэ байдал нь тийм ээ амар биш болж хувирдаг. 그렇죠? Тэгдэг үстэй. 40대 남자가 40 эдтэй залуу. 60대 남자가 За 60 эдтэй эрэгтэй хүн. 70대 할머니가 70 эдтэй эмээ. 금방 옆에서 누가 비난하고 욕했는데 그걸 용서해달라고 바로 용서할 수 있습니까? Тэгэхээр саяхан л өөрийг нь хараагаад явж исэн хүнийг уучлаач гэд нөгөө хүн гуугаад ирэх юм бол уучлж чадах болов амархан? 아니요. Уучлж чадах. 나이가 들수록 용서하기가 어려워요. Тэгэхээр нас ахаад хөвшөрхийн ирээр л энэ уучлал гэдэг зүйл амархан биш болно. 그래서 사람은 나이가 들어가면 들어갈수록 자기와 가까이 하던 사람들이 점점 멀어집니다. За тийм болохоор хүн хөвшөрөх тусам л тухайн хүний эргэн тойрных нь ойр дотных нь хүмүүс тухайн хүнээс холцоор байдаг аажмаар. 남자들은 나이가 들어가면 들어갈수록 혼자가 돼 버립니다. Тэгэхээр ирчүүдийн хувьд бол хөвшөрөх тусмаа л ганцаараа болж
хоцордог баг. 왜요? Яагаад вэ? 다른 사람을 받아들이기 어렵거든요. Бусдыг хүлээж авах нь хэцүү болдог учраас. 다른 사람이 생각하는 것, Тэгэхээр бусдыг бодох, 다른 사람이 말하는 것, одоо бусдын бодол, бусдын одоо яриа, 삶의 방법들 тэгэхээр бусд хүмүүсийн амьдарж байгаа арга барил. 자기하고 맞지 않으면 멀어져 버립니다. Тэгэхээр өөрийнх нь санаатай нийцэхгүй болвол тэр хүнээсээ зай бариад холдчихдаг. 근데는 혼자가 되는 거예요. Тэгээ явж байгаад ганцаараа л хоцорно. 그런 상황에서 비난을 했다고 생각해 보십시오. Тэгээд тийм байдалд орсон байхад нь доромжллоо гэж бодоод үз. 용서하기 어려울 겁니다. Гэвэл тэр доромжилж байгаа хүнийг уучлахад одоо амар биш байх бол. 받아들이기 어려울 겁니다. Тэгж хэлж байгаа хүнийг хүлээн авна гэдэг нь ч хэцүү байх бол. 용납하기 어려운 거예요. Хүлцэн төвчнэ гэдэг нь хэцүү байх болно. 그런데 예수님은 바로 그 자리에서 용서하시고 용납하십니다. Гэтэл Есүсийн хувьд бол тийм ээ даруйхан үүнийх нь дараах нь л шууд хүлээн аваад өгч байна. 그리고 요한복음 19장 30절에 돌아가시면서 다 이루었다라고 선언하시죠. За тэгээд Иохан 19-ийн 30 дээр хамгийн сүүлд нь бүгд гүйцэллээ гэж зарлан тунхагсан. 모든 사람의 죄를 사하는 길을 다 마쳤다라고 선언하시는 거예요. Тэгэхээр бүхий л хүмүүсийн гим нүглийг уучлах ажлыг би гүйцэн дуусглаа гэдгээ зарласан. 이 말을 듣고 기뻐하는 사람도 있지만 Тэгэхээр энэ үгийг нь сонсоод баяр хүрдэ болдог, баярлдаг хүмүүс байна. 내 죄를 영원히 태어날 때부터 죽을 때까지 죄를 영원히 용서했다는 그 사실을 받아들이기 어려워하는 사람들이 있어요. За төрхөөс мань ахуулаад өөхөг хүртэл хийх энэ нэг насны маань бүхий л гим нүглийг өөрийн маань бүх гим нүглийг уучлчихсан юм байна штэ гэдэг үгийг сонсоод хүлээн авахд хэцүү санагддаг хүмүүс ч гэсэн байдаг. 그래서 사도 바울도 로마서를 통해서 이렇게 말씀하십니다. Тэгэхээр ийм байгаа учраас Илч Паул Ром номоор дамжуулан ингэж хэлж байна. 로마서 2장입니다. Ром 2 дугаар бүлэг 4절입니다. Ром 2-ын 4 같이 읽어보죠. уншия. Эсвэл Бурхны инэрэнгүй чанар өөрийг чинь хөтлөн гимшилд хүргэдгийг мэдэлгүй түүний инэрл хүлцэл ба төвчээрийн баяныг басамжилж байна уу? 내가 하나님의 인자하심이 너를 인도하여 회개케 하심을 알지 못하여 그의 인자하심과 용납하심과 길이 참으심의 풍성함을 멸시하느뇨 그랬습니다. Эсвэл Бурхны инэрэнгүй чанар өөрийг чинь хөтлөн гимшилд хүргэдгийг мэдэлгүй түүний инэрл хүлцэл ба төвчээрийн баяныг басамжилж байна уу гэж. 예수님의 십자가 은혜 Есүсийн загалмай нэгүсэл 그리고 하나님의 인간 구원의 계획을 멸시하는 사람들이 있어요. хүн төрлөختний нүглээс нь аврах Бурхны төлөвлөгөөг басамжилдаг хүн байдаг. 그걸 받아들이지 못하는 사람들이 있어요. Тэгэхээр энэ бүгдийг хүлээн авч чаддаггүй хүн байна. 왜 그럴까요? Юунаас болоод байна вэ? 이유가 있어요. Тэр шалтгаантай. 그래서 성경은 이렇게 말씀하셔요. Библиэлд үүний талаар хэлж байна. 이사야서 55장입니다. Исая 55 8절 9절입니다. 55-ын 8-9 읽어드릴게요. Учир нь миний бодол санаа та нарын бодол санаа шиг биш. Миний замч та нарын замаас өөр гэж эзэн айлдаж байна. Тэнгэрс газраас өндөр байдаг шиг зам минь та нарын замаас өөр. Бодол минь та нарын бодлоос өндөр. 같이 한번 읽어볼까요? Дахиад нэг хамтдаа уншийе. Учир нь миний бодол санаа та нарын бодол санаа шиг биш. Миний замч та нарын замаас өөр гэж эзэн айлдаж байна. Тэнгэрс газраас өндөр байдаг шиг зам минь та нарын замаас өөр. Бодол минь та нарын бодлоос өндөр. 하나님의 생각과 사람의 생각은 다릅니다. Тэгэхээр Бурхны бодол хүний бодлоос өөр байдаг. 하나님의 길과 사람의 길도 달라요. Бурхны замч хүний замаас өөр. 그리고 용납하는 것도 달라요. Тэгэхээр хүлцэн дэвчиж хүлээн авах тал дээр ч өөр байдаг. 사랑의 넓이와 깊이와 높이가 달라요. Хайрынх нь өргөн нь гүн нь хэмжээс нь өөр байдаг. 사람 사이에도 그게 다릅니다. Тэгэхээр хүн хооронд ч хүн бүрэл энэ талаараа ялгаатай байдаг. 7절에 보면 7 дугаар ишлэл дээр 읽어드릴게요. хорон муун замаа буруу нэгэн бодол санаануудаа орхиг
өөрийг нь өрөвдөх эзэн өөд эргэг өгөөмрөөр уучлах бурханд маань эргэг. 죄를 널리 용서하는 길을 이야기하시면서 사람과 하나님이 다르다고 말씀하십니다. Тэр гим нүглийг өгөөмрөөр уучлах аргын талаар хэлэнгээ өгөөмрөөр уучлах уучлалын талаар хэлэнгээ бурхан болоод хүн ялгаатай шүү гэдгийг үргэлжлүүлээд хэлж байна. 여러분이 성경을 읽다 보면 Тэгэхээр та бүхэн Библийг уншвал 이해하기 어려운 부분이 있어요. ойлгоход хэцүү зүйлс гарч байгаа. 그 중에 호세아서가 정말 이해하기 어렵습니다. За тэр дунд Хосея дээр гарч байгаа үгсийг сайн ойлгож чаддаггүй баг. 호세아 선지자에게 За Хосея гэдэг ишүүлэгч 음란한 여인을 취해서 아내를 삼으라고 해요. завхаа эмэгтэйг авчираад эхнэрээ болгоо гэдэг. 선지자에게 Ишүүлэгч хүнд хэлж байна. 음란한 여인과 결혼하라고 하는 게 이해가 갑니까? Завхаа эмэгтэйтэй гэрлээ гэвэл энэ ойлгогдож байна уу? 그럼 자녀를 낳았어요. За тэгээ дундаасаа хүүхдтэй болсон. 그런데 그 여인이 또 다른 남자를 사모해서 떠나버립니다. Гэтэл үүнээс хойш тэр эмэгтэй нь бас л өөр ирийг хайгаал явсан. 여러분 그럼 어떻게 되겠어요? За ийм байдал учрлаа. Тэгвэл та бүхэн яах вэ? 근데 하나님은요 Гэтэл бурхан 다시 그 여인을 돈을 주고 사오라고 해요. эргээд тийм ээ нөгөө эмэгтэйг л мөнгө өгөөж болтугай өөртөө аваа гэдэг. 호세아 선지자는 그 일을 또 행합니다. За Хосея гэдэг иш үзүүлэгч дахиад л бурханы үгийг дагаад хийдэг. 정말 이해하기 어렵죠. За энэ үйл явдлыг бол ойлгоход үнэхээр хэцүү байгаа ч тийм. 근데 구원받으면 이해가 가요. Гэхдээ аврагдах юм бол энэ ойлгогдно. 그 음란한 여인이 우리와 같다라는 거예요. Тэгэхээр тэр завхаа эмэгтэй эмэгтэй бол за биднийг илэрхийлж байна. 이 땅에서 하나님을 떠나서 살았어요. Тэгэхээр бид нэр бурхнаас холдож энэ дэлхий дээр амьдарч байсан. 하나님 앞에 죄를 짓고 살았고 음란하듯 우상을 섬기고 살았습니다. Тэгэхээр бурхны өмнө гим нүглийг хийж амьдарсан. Тэгэхээр завхаарж байгаа мэт шүтэж амьдарсан. 그래서 예수님이 십자가의 은혜로 구원받도록 그 길을 다 해놓으셨어요. Тийм байхад л Есүсийн загалмай нэгүслэр аврагдаж болохоор бүх зүйлийг нь бэлдээ тавьчихсан байсан. 그리고 하나님이 역사하시는 교회를 우리에게 주십니다. За мөн бурхан дунд нь ороод ажиллаад явдаг чуулганыг бидэнд өгсөн. 그럼에도 불구하고 사람들은 그 복음을 깨달았다, 이해했다, 구원받았다고 하면서도 세상으로 향합니다. Гэсэн ч ийм байхад хүртэл за хүмүүс аврагцаан гэж хэлдэг. За итгэж байна гэж хэлдэг. Гэсэн ч энэ ертөнц рүү чиглээд байдаг. 이스라엘 백성들이 그랬어요. Тэгэхээр Израильчууд ч тийм байсан. 그리고 마지막 시대 교회에서 그런 일들이 또 많아요. За мөн энэ ертөнцийн төгсгөлийн үед чуулган дотор ийм зүйлс олон гарч ирэх болно. 진정으로 하나님의 사랑과 길이 용납하심을 깨달았다면 За тэгэхээр чин сэтгэлээсээ бурхны тэр уучлалын урт өргөнийг үнийг нь мэдсэн бол 교회를 떠날 수가 없습니다. чуулганыг орхиж явах боломжгүй. 호세아서를 구원받고 나서 제가 이해했어요. Тэгэхээр Хосея номын талаар аврагдсныхаа дараа би сайн ойлгож авсан. 바로 세상을 향한 고멜 같은 여인이 나였구나. Тэгэхээр энэ ертөнц рүү л чиглээд явж байсан тэр Гомер гэдэг эмэгтэй чинь би байсан юм байна штэ. 받아들일 수 없는 여인을 받아들이는 것처럼 주님이 나를 그렇게 받아들이셨구나. Тэгэхээр хүлцэн төвчиж хүлээн авахын аргагүй байсан тэр эмэгтэйтэй адил намайг эзэн маань хүлээж авсан юм байна. 그게 하나님의 길이 용납하시는 사랑이구나. Тэгэхээр энэ нь л уртаас урт тийм ээ одоо уучлсан бурхны уучлал юм байна. 하나님을 떠나는 이스라엘 백성들이 뭐라고 하냐면 Тэгэхээр бурхан Израильчуудыг юу гэж хэлсэн бэ гэвэл 에스겔서 33장 10절을 보시죠. Эзекиэл 33-ын 10-ыг харъя. (10절) 33-ын 10 같이 읽어보죠. хамт уншия. Хүний хүү чиний хувьд Израилийн гэрт өгвөл та нар ярихдаа үнэхээр бидний гэмт үлдэл бидний нүгэл бидэн дээр буй. Бид нүгэл дотор язарч байна. Тэгвэл бид яаж амьд үлдэх вэ гэцгээж байна. 거기 이스라엘 백성들이 뭐라고 합니까? Израильчууд юу гэж хэлж байна вэ? 우리의 허물과 죄가 이미 우리에게 있어 우리로 그 중에서 쇠폐하게 하니 어찌 등이 살리어 하거니와 그랬습니다. Үнэхээр бидний гэмт үлдэл бидний нүгэл бидэн дээр буй. Бид нүгэл дотор язарч байна. Тэгвэл бид яаж амьд үлдэх вэ гэж байна. 이스라엘 백성들이 자기 죄는 알아요. Израильчууд ямар гэм нүгэлтэй вэ гэдгээ мэдэж байгаа. 그런데 Гэхдээ 하나님의 용납하심의 큰 마음을 몰라요. бурхны хүлцэн дэвчиж хүлээн авах тэр агуу сэтгэлийг нь мэдэхгүй байгаа.
성경에 보면 За Библиэлдээс харуул 하나님에 대해서 이렇게 표현을 하고 있습니다. Бурхныг ингэж илэрхийлж байна. 네, 에스라 5장 8절을 보죠. За Езра 5:8-аас харъя. 에스라 5장 8절 Езра 5:8 읽어드릴게요. Хаанд мэдүүлсгүй бид Юда аймагт Агва бурхны өргөнд очив. Үүнийг дөрвөлжин чулуугаар барьж ханыг нь дүнзээр босгож буй бөгөөд энэ ажлыг маш зүтгэлтэйгээр явуулж ажилч тэдний гараар амжилттай урагшилж байна. 여기에 보면 За энэ дээр 하나님을 뭐라고 표현하고 있냐면 지극히 크신 하나님 이렇게 돼 있습니다. 5장 8절이에요. 5장 8절 7절 8절에 같이 있을 것 같은데 에스라 예. 5장 어쨌든 지극히 크신 하나님 아고 나와요. 하나님을 향해서 Агва. За Агва бурхан гэж гарч байна тийм ээ. 몇 절에 나와요? 8절이에요. 8절에 지극히 크신 하나님이라고 돼 За 있어요. энэ дээр хэлж байна. Агва бурхан гэж 8 дээр хэлж байна. 자, 디도서 2장도 보겠습니다. За Тит 2 дугаар бүлгээс бас хайж олъё. 신약성경 2장 13절 За Тит 2:3 아롱고로 13 읽어드릴게요. Ингэхдээ бид ерөөлт найдвар буюу бидний авгаа бурхан ба аврагч болох Есүс Христийн цог жавхлант илэрхийллийг хүлээдэг. 여기도 하나님을 크신 하나님으로 말씀하고 있죠. За энд ч мөн адил авгаа бурхан гэж байгаа. 그러죠? Тийм ээ. 크신 하나님의 큰 사랑을 에베소서 2장 4절에서 말씀하고 있어요. Тэгэхээр авгаа бурханы авгаа хайрын талаар Эфес 3 дугаар бүлэг дээр хэлж байна. 야고보서 4장 6절로 보겠습니다. Яаков 4:6-аас бас харъя. 같이 읽어요. Уншия. Гэвч тэр илүү их нэгүсэл өгдөг. Тиймээс бурхан бардмыг эсэргүүцэж дарууд нэгүсэл өгдөг гэдэг. 여기 보면 더욱 큰 은혜를 주시는 하나님이라고 돼 있죠. За энэ дээр тэр илүү их нэгүсэл өгдөг гэж байгаа. 그러죠? Тийм ээ. 크신 하나님을 아는 사람들은 하나님의 사랑이 얼마나 크고 하나님의 얼마나 큰지를 말씀하고 있어요. Тэр агуу бурхны талаар мэдсэн хүмүүс агуу бурхны хайр нь хичнээн агуу вэ? Нэгүсэл нь хичнээн агуу вэ гэдгийг бас мэддэг байна. 그리고 구원도 큰 구원이라고 이야기하고 있습니다. За бас өгсөн авралыг нь ч агуу аврал гэж хэлж байгаа. 히브리서 2장 За Еврей 2 3절입니다. 2:3 같이 읽어요. Уншия. Харин ийм агуу авралыг үл хайхарвал бид хэрхэн зүгтаах билээ? Энэхүү авралыг эхлээд эзэн айлцсан бөгөөд сонсон хүмүүс нь бидэнд үүнийг баталсан юм. 여기 큰 구원을 등이 가볍게 여기면 어떻게 피하리요 그랬습니다. Тэгэхээр энд ийм агуу авралыг үл хайхарвал бид хэрхэн зүгтаах билээ гэж. 여러분 구원이 얼마나 큰지 모르시죠? Тэгэхээр та бүхэн энэ авралын хэмжээ хичнээн агуу вэ гэдгийг сайн мэдэхгүй бах тий. 아무리 생각해도 우리가 다 헤아릴 수가 없어요. Тэгэхээр энийг бол хичнээн бодоод бид нэр тооцоог нь гаргах боломжгүй. 천국에 가보면 알 거예요. За деважинд явж очих үедээ л мэдэх боломжтой. 지옥이 얼마나 무서운 곳인지 모르시겠죠? Тэгэхээр там хичнээн аимшигтай газар вэ гэдгийг ч одоо боддоор сайн мэдрэж өгөхгүй байгааз. 아무리 설명해도 우리가 다 지옥에 대해서 알 수가 없습니다. Тэгэхээр хичнээн тайлбарлсан ч тамийн талаар тодорхой бид нэр мэдрэх боломжгүй. 하나님의 기쁨은 Одоо бурхны баяр хөөрн. 우리가 구원받을 때 가장 기뻐하셔요. Тэгэхээр биднийг аврагдах үед л бурхан хамгийн их баярлдаг. 그리고 우리가 구원받을 때 가장 아름답게 하나님이 보셔요. За мөн биднийг аврагдах үед л бурхан хамгийн үзэгсэнтэйгээр гэж тооцон хардаг. 그래서 향후 오파급을 들으는 그 여인 앞에서 죄 많은 사람이 더 많은 감사가 있다고 했습니다. За тийм учраас нөгөө үнтэй тосоо хаглаад за тутгсан тэр эмэгтэй өмнө хэлсэн за их нүглээ их уушлуулсан нь их талархдаг гэж хэлсэн байна. 누가복음 7장을 За 보겠습니다. Луг 7 дугаар бүлгээс хайж олъё.
41절부터 42절까지만. долоогийн за 7-гийн 41-ээс 두칭 허이름 42. 읽어드릴게요. Нэгэн мөнгө зээлдүүлэгчид 2 хүн өртөө байжээ. Нэг нь 500, нөгөө нь 50 динарын өртөө байв. Тэд төлөх чадваргүй тул тэр тэднийг хоёуланг нь өрнөөс хилтрүүлжээ. Тэгвэл тэдний хэн нь түүнийг илүү хайрлах бол гихтэн. 예, 여기 빚진 사람이 있습니다. За энд өртөө хүн байна. 500데나리 빚진 사람이 있고 50데나리 빚진 사람이 있다고 했어요. 500 динарын, мөн 50 динарын өртөө 2 хүн байна. 갚을 것이 없다고 돼 있죠. За хоёулаа төлөх чадваргүй. 근데 둘 다 빚을 탕감해 주었다고 돼 있습니다. За гэтэл хоёулынгийнх нь өрнөөс нь хилтрүүлсэн байна. 누가 더 빚을 탕감해 준 사람을 사랑하겠느냐 그랬어요. Тэгвэл өр хилтрүүлэгчийг энэ хоёр хүний хэн нь илүү хайрлах болоо гэж. 예수님이 우리가 이해하기 쉽도록 이렇게 예화를 들어주신 거예요. За тэгэхээр биднийг амархан ойлгохоор Есүс ийм жишээг хэлж өгсөн байна. 당연히 빚을 많이 진 사람, 탕감해 준 사람을 그 사람이 더 사랑하겠죠. Мэдээж тэр өр хилтрүүлэгч хүнийг хамгийн их хэмжээгээр хилтрүүлж өгсөн хүн нь л их хайрлан шүү дээ. 사람들이 돈의 귀중한 걸 알고 돈을 사랑하기 때문에 돈의 비유를 하셨다고 생각합니다. За тэгэхээр хүмүүс мөнгөнд дуртай, мөнгийг хайрладаг, мөнгөний араас явдаг учраас энэ мөнгөөр зүрлэж хэлсэн болоо гэж бодож байна. 그러면서 죄에 대해서 말씀하시는 거예요. За энэ талаар ингэж жишээ хэлэнгүүтээ үргэлжлүүлээд гим нүглийн талаар хэлж байна. 36절부터 30 조로가 36-аас 38절까지 36-аас 38. 읽어드릴게요. Фарисеучуудын нэг нь хамт зоог барихыг түүнээс хүсжээ. Есүс тэр фарисеин гэрт орж тухлан суув. Үзэгтэн тэр хотод нэгэн нүгэлт эмэгтэй байжээ. Есүсийг фарисей хүний гэрт тухлан байгааг тэр эмэгтэй дуулаад гөлтгөнөн савтай үнэт тос авчирч түүний хөлд ард алдан зогсоод уйлж нулимсаараа хөлийг нь норгож үсээрээ арчаад хөлийг нь үнсэж үнэт тосоороо тослов. 바리새인 집에 예수님이 식사하러 가셨어요. За фарисей гэрт Есүс хоол идэхээр очсон байна. 근데 죄인인 한 여자가 왔습니다. Гэтэл нүгэлт нэг эмэгтэй хурж ирсэн байна. 향유 담은 옥합을 가지고 왔다고 돼 있죠. За гөлтгөнөн савтай үнэт тос авчирсан байна. 그런데 예수님 뒤로 조용히 가서 За тэгтэл тэр эмэгтэй Есүсийн ард чимээгүйхэн очоод 울며 눈물로 그 발을 적시고 자기 머리털로 씻고 그 발에 입 맞추고 향유를 부었다라고 돼 있습니다. уйлж нулимсаараа хөлийг нь норгож үсээрээ арчаад хөлийг нь үнсэж үнэт тосоороо тослов гэж. 그런데 그 바리새인은 이 여인이 죄인인 걸 예수님이 알았다면 저걸 못하게 했을 텐데 이런 마음을 가지고 있었던 거예요. Тэгтэл тухайн үед байсан фарисей хүн юу гэж бодсон бэ? Энэ эмэгтэйг нүгэлтэй гэдгийг мэдсэн бол Есүс ийм үйлдэл өөртөө хийлэхгүй байсан даа гэж бодсон. 그래서 예수님이 비탕감하는 이야기를 하신 겁니다. Тийм болохоор л энэ зээлдүүлэгч тэр үр зээлийг нь уужилсан талаарх жишээг үргэлжлүүлээд Есүс хэлж өгч байна. 그러면서 바리새인에 대해서 이렇게 얘기하죠. Тэгээд фарисей хүнд ингэж хэлж байна. 44절부터 44-өөс 47절까지 47. 여기서 한 절 여러분 잘 읽죠. Нэг шилээр ээлжилээд уншия. Тэр эмэгтэй рүү эргэж Симонд чи энэ эмэгтэйг харж байна уу? Намайг гэрт чинь орж ирэхэд чи надад хөл угаах усч өгөөгүй. Харин энэ эмэгтэй хөлийг минь нулимсаараа норгоод үсээрээ арчлаа. Чи толгойг минь тосоор тослоогүй. Тэр харин үнэт тосоор хөлийг минь тослов. 저 보세요. 자, 나샤리. 여러분이 구원받기 전에는 Тэгэхээр та бүхэн аврагдахаас өмнө 내가 그렇게 큰 죄인인지 잘 몰랐을 거예요. үнэхээр аимшигтай нүгэлтэн юм байна гэдгийг бол сайн мэдээгүй. 그런데 구원받은 이후에 Гэхдээ аврагдсны дараа 내가 얼마나 더 큰 죄인인지 더 알아갈 겁니다. тэгэхээр би ямар аимшигтай гэм нүгэлтэн бэ гэдгээ баг багаар нэмж мэдээж явах болно. 그렇게 생각이 들어요? Ер нь тэгж бодож байна уу? 구원받을 때 내가 얼마나 큰 죄인이었다 이걸 깨달으십니까? 아니면 구원받은 이후에 더 큰 죄인이었다는 걸 깨닫습니까? Тэгэхээр аврагдах үедээ хүн одоо ямар амар нүгэлтэн юм бэ гэдгийг ухаардаг уу? Эсвэл аврагдсанаас хойш амьдрах хугацаанд ямар их нүгэлтэн юм бэ гэдгийг ухаарад явдаг уу? 구원받을 때? аврагдах үедээ юу? 그 다음이죠.
Тэгэхээр үүнээс хойш үстэй, аврагцнаас хойш үстэй. 그러죠? Тийм биз дээ. 사도 바울도 사도행전을 읽어보셔요. Тэгэхээр Илж Паул гэсэн Үйлс номыг уншаад үзвэл 그리스도인들을 잡아서 죽이는데 앞장섰던 사도 바울입니다. тэгэхээр Христэд итгэгчдийг алах ажлын урд нь гараад явж исэн хүн байсан. 그런데 예수님의 죽으심과 부활과 다시 오심을 전하면서 Тэгтэл Есүсийн үхэл, дахин амьлал мөн дахин ирэх талаар тунхаглаж явахдаа 거듭 자기가 그 일 행한 것을 이야기합니다. дахин өөрийнхөө өмнө нь ямар ажил хийж исэн бэ, юу хийж исэн бэ гэдэг талаараа дурдж хэлж байсан. 갈라디아서를 기록할 때도 Галат номыг бичих үедээ ч хэлсэн. 디모데전서를 기록할 때도 Нэгдүгээр Тимот номыг бичихдээж энэ талаараа хэлсэн. 그러면서 디모데전서는 죄인 중에 내가 가장 으뜸이다 이렇게 얘기합니다. Тийм учраас нэгдүгээр Тимот номон дээр хэлэхдээ тэр нүгэлтнүүдийн эхнийх нь бий байна гэж хэлдэг. 이х니윈 비웬 여러분들 그렇게 생각되셔요? Тэгэхээр та бүхэн ч гэсэн тэгж бодогдож байна уу? 성경을 읽으면 읽을수록 Тэгэхээр Библийг унших тусам л 교회 안에 있으면 있을수록 чуулганы амьдралаар амьдрах тусам 나는 좋은 사람이 아니었구나. би чинь сайн хүн ерөөсөө биш юм байсан юм байна. 특별히 교회 안에서 형제자매들과 복음을 위해서 살아가면서도 Тэр дундаа чуулган дотор ахын дүүстэйгээ хамтдаа сайн мэдээг тарааж амьдрахдаа 내 마음은 그렇게 다른 사람을 용납하기에 큰 그릇이 아니구라는 것을 더 느낄 겁니다. Тэгэхээр бусдыг хүлцэн дэвчиж, бусдыг сэтгэлдээ хүлээн авах хууз тийм ээ өргөн сэтгэлтэй хүн, уужим сэтгэлтэй хүн биш гэдгийг хүн мэдэрдэг. 그래요, 안 그래요? Тэгдэг үгүй юу? 죄가 계속 올라와요. Гим сэтгэл тасралтгүй төрж гарч ирдэг. 때로는 넘어지기도 해요. Заримдаа тэрийг үйлдээд бүдэрчигдэг. 다른 사람들을 판단하고 비판하기보다는 나 스스로 내가 쓰기도 어려울 때가 있습니다. 다른 사람을 비판하고 판단하고 정죄하기보다는 내 스스로를 너무나 힘들게 하는 내 죄를 알게 될 때가 있어요. Тэгэхээр бусдыг муучлаад, бусдыг тийм ээ гүтгэл, доромжлол тэгхээс илүү өөрийнхөө гим нүглээс болоод өөрөө зовоод явах нь тийм тохиолдол нь их байдаг. 다른 사람을 받아들이지도 못하고 Тэгэхээр бусдыг ч хүлээгээд авч чадахгүй. 내 마음이 너무나 좁은 사람이었구나. Тэгэхээр үнэхээр давчуу сэтгэлтэй хүн байсан юм байна. 그리고 그때가 정말 밑에도. 죄 많은 인간이다. Мөн маш их нүгэлтэй хүн юм аа гэх. 여러분 하루 중에요. 죄 안 지을 수도 있어요. Тэгэхээр нэг өдрийн турш гим нүгэл үлдэхгүй байж болно. Байж чадах. 그런데 죄 안 올라오는 날이 있던가요? Гэхдээ гимт сэтгэл төрдөггүй цаг мөч гэж байна уу? 죄 올라오지 않는 날이 있던가요? Гим нүгэл гимт сэтгэл төрдөггүй өдөр гэж байна уу? 테르오드로 베노 베코 그때마다 예수님 생각 안 나세요? Тэгэхээр тэр үе бүрд танд Есүс санагддаггүй юу? 이 죄만 인간 나를 그렇게 넓게 받아주셨구나. Тэгэхээр ийм их гим нүгэлтэй байсаар байгаа намайг тэгж их уужим сэтгэлээр өөртөө хүлээн авсан юм байна. 큰 하나님의 사랑이구나. Тэгэхээр Бурхны хайр үнэхээр агуу юм аа. 큰 하나님이시구나. Тэгэхээр үнэхээр агуу Бурхан юм аа. 그런 생각이 들잖아요. Ийм бодол төрдөг штеп. 시편 145편입니다. Дуулал 145. 종 두친타우 고로 두루 함께 уншия. Эзэн аваа бөгөөд маш ихээр магтууштай аваа нь илрүүлшгүй нэг үеийнх нь нөгөөдөө таны үйлсийг магтаж таны хүчрхэг үйлдэлүүдийг тунхаглана. 여호와는 광대하시니 크게 찬양할 것이라. Эзэн аваа маш ихээр магтууштай 그의 광대하심을 측량치 못하리로다. агуу нь илрүүлшгүй. 우주 만물을 창조하신 것도 보세요. 그런 부태직선 바가 산설 억도로고는 다 бүхэн хараарай. 그렇죠? Тийм ээ. 우주가 끝이 없어요. Энэ сансар 억도로고는 эц төгсгөл гэж байхгүй. 하나님의 사랑도 Тэгэхээр Бурхны хайр нь 내 죄를 용서해 주시고 용납해 주니 그 사랑도 끝이 없어요. гим нүглийг маань уучлж байгаа. Гим нүгэлтэй чигээр маань хүлээн авч байгаа. Тэр хайранд нь ч төгсгөл байдаггүй. 날마다 그 모든 올라오는 죄들을 다 용서하셨잖아요. Тэгэхээр өдөр бүр бидний сэтгэл дотор төрөөд байгаа тэр бүх гим нүглүүдийг хүлээн авсан шүү дээ. Уучлсан.
다 받아주신 거예요. Тэгэхээр тэр жигт нь л хүлээж авсан. 그래서 4절에 대대로 주의 행사를 크게 칭송하며 주의 능한 일을 선포하리로다. Тэгэхээр ийм л учраас дөрөвдөр нь хэлж байна. Нэг үеийнх нь нөгөөдөө таны үйлсийг магтаж, таны хүчрхэг үйлдэлүүдийг тунхаглана гэж. 죄인 중에 내가 으뜸이다라고 생각할 때마다 Тэгэхээр энэ үгэлтнүүдийн эхнийх нь би юм байна гэж бодогдох үед 거기 145편 5절과 같은 삶이 되었으면 좋겠어요. тэгэхээр үе бүрт дуулал 145-ийн 5 дээр гарч байгаачлан одоо байдаг байгаасаа гэж хүсэж байна. 5절 5 дугаар ишлэл. 두 번 읽어보죠. 2 удаа уншийе. Таны сүр хүчний жавхланд алдар болон таны гайхамшигт үйлсийг би тунгаан бодно. Таны сүр хүчний жавхланд алдар болон таны гайхамшигт үйлсийг би тунгаан бодно. 주의 존귀하고 영광스러운 위엄과 주의 기사를 나는 묵상하리이다. Таны сүр хүчний жавхланд алдар, таны гайхамшигт үйлсийг би тунгаан бодно. 내 죄를 용서하기 위해서 십자가를 지시고 내 모든 죄를 용서하시기까지 하신 그 큰 사랑. Тэр нүглийг маань уучлахаар загалмайг үүрсэн. Мөн тэр ажлаа бүгдийг нь гүйцэлдүүлсэн хайр. 이제 사랑을 떠나서 너무나 존귀하잖아요. 그 예수님이. За тэгэхээр ерөөсөө хайраас үл харгалзсан тийм ээ. Хайраас үл хамааран Есүс бол бидний хувьд үнэхээр их хүндлүүштэй нэгэн. 그러잖아요. Тийм биз дээ. 언제 또 주님의 존귀함을 느낍니까? За тэгэхээр ямар үед бас эзэн одоо үн цэнтэй хүндлүүштэй вэ гэдгийг бид нэр мэддэг бай. 누군가가 나를 힘들게 할 때요. За хин нэг нь намайг зовоох юм бол 누군가 나를 힘들게 할 때 나는 괴로워합니다. за хин нэг нь намайг зовоох юм бол би өөрөө зовж байна. 그러죠? Тийм биз дээ. 안 괴로워요? Зовдоггүй юу? 예. 안 괴로우면 마음이 정말 넓으신 분이에요. За зовхгүй явж байгаа бол их уужим сэтгэлтэй хүн байна шүү. 괴로워할 때마다 아, 예수님은 정말 존귀한 분이구나. За тэгэд зовох үе бүрдэл Есүс үнэхээр үнтэй хүндлүүштэй нэг юм байна 사람이 하신 하나님이시기 때문에. гэдгийг мэдэх болно. Яагаад вэ? Хүн биш бурхан учраас. 그런데 За гэхдээ 육신의 몸을 입고 오셔서 생축으로 내 죄를 위해서 드려주셨잖아요. энэ бие махбодтойгоор хурч ирээд тэгэд амьдараа бидний төлөө өргөгцөн. 그 사랑을 우리가 측량할 수가 없는 거예요. За тэгэхээр энэ хайрыг нь бид нэр хэмжих боломжгүй байна. 에베소서 За Эфес 3장입니다. 3 8절. Эфес 3:8 같이 읽습니다. уншия. Бүх ариун хүний хамгийн өчүүхэн болох надад энэхүү нэгүсэл өгөгцсөний учир нь би Христийн яндашгүй баялагийг бусад үндэстэнд тунхаглаж 사도 바울이 Илч Паул 감옥에 있으면서 이렇게 생각하는 거예요. шоронд байхдаа ингэж бодсон байна. 모든 성도 중에 지극히 작은 자보다 더 작은 나. Бүх ариун хүний хамгийн өчүүхэн нь болох надад 그러죠? тэгж байгаас тийм. 가장 작은 자보다 작은 나. Тэгэхээр хамгийн өчүүхнээс нь ч хамгийн өчүүхэн. 그럼 교회 안에 있으면서 5년, 10년 지나 보세요. Тэгэхээр чуулган дотор амьдраа 5 жил, 10 жил өнгөрөх юм бол 어떻습니까? яадаг вэ? 다른 사람보다 더 작은 나라고 생각이 듭니까? Тэгэхээр бусдаас илүү өчүүхэн шүү би гэж бодогддог. 아닐 거예요. Тэгэхгүй бах тийм ээ. 네, 주님을 생각해보고 Гэхдээ эзнийг бодож 죄 많은 나를 생각하면 тэгэхээр гэм нүгэл үнэхээр их байгаа өөрийгөө харвал 사도 바울의 이 마음을 조금은 이해할 수 있어요. Илч Паулийн хэлээд байгаа энэ сэтгэлийг нь үзүүрээс нь ч бол тухай одоо ухаарч мэдэх боломжтой. 조금. Тэгэхээр үзүүрээс нь 근데 사도 바울이 이런 말씀을 하잖아요. тэгтэл Илч Паул ингэж хэлж байна. 성도 중에 지극히 작은 자보다 더 작은 나에게 이 은혜를 주셨다라고 돼 있습니다. Та бүх ариун хүний хамгийн өчүүхэн болох надад энэхүү нэгүсэл өгөгдсөн. 그 은혜가 뭔지 아세요? Энэ нэгүсэл нь ямар нэгүсэл юм мэдэж байгаа юу? 하나님의 일꾼된 은혜예요. Бурхны ажилчин болсон нэгүсэл юм. 복음을 전하는 일꾼을 하나님이 삼아 주셨거든요. Тэгэхээр сайн мэдээг тараалгах ажилчнаа бурхан болгосон. 야, 그건 더 측량할 수 없는 하나님의 은혜다. Тэгэхээр энэ бол бүр ч илүү хэмжих боломжгүй бурхны нэгүсэл юм байна. 여러분요, Та бүхэн 내가 구역장이 되고 за дүүргийн ахлагч болоод 조장이 되고 за дүүргийн ээжүүдийн ахлагч болоод 회별을 이끄는 회장이 되고 за хэсгийн ахлагч болчихлоо. 그리고 교회 안에서 무언가 봉사를 내가 하고 있다라고 하면 За магадгүй та чуулган дотор ямар нэгэн үйлчлэл хийж байгаа бол 사도 바울의 이 마음이
이해가 돼야 돼요. Тэгэхээр Илж Паулийн энэ сэтгэл танд ойлгогддог байх ёстой. 그래야 주님이 기뻐하셔요. Та хэрвээ тийм байх юм бол эзэн баярлна. 제가요. За би 목회자가 되기 전에는 одоо пастор болохоос өмнө 목사님들 전도사님들 옆에 가는 것도 별로 좋아하지 않았어요. пастор хүн номлогч хүний дэргэд ойртож очиход ч одоо тийм таатай биш байдаг гэсэн. 왜요? Одоо дуртай биш. 너무나 거룩한 삶을 사는 것 같기 За 때문에. яагаад вэ гэвэл тэр хүмүүс одоо дэндүү ариун амьдралаар амьдарч байгаа юм шиг санагдаад. 제가 이제 전도인이 됐습니다. За тэгээ би номлогч боллоо. 몇 년 지났어요. Хэдэн жил өнгөрсөн. 죄가 안 올라오는 줄 알았어요. Тэгээд ерөөсөө гим сэтгэл ингээд төрөхгүй болчих юм байна л гэж бодож байсан. 여전히 죄가 올라오더라고요. Тэгсэн чинь нөгөө гим сэтгэл чинь урдын адил хэвээрэл байд юм байлээ. 여전히 세상 욕심도 있더라고요. Тэгэхээр урдын адил энэ дэлхийн ертөнцийн рүү хандсан шунал байж исэн. 하나님 이런 사람을 왜 저를 쓰셨습니까? Бурхан минь ээ яагаад ийм байсаар байгаа хүн намайг хэрэглээд байгаа юм бэ? 그런 생각이 들더라고요. За хэрэглэх гээд байгаа юм бэ гэсэн сэтгэл төрсөн. 근데 사도 바울도 За Илж Паулч 똑같은 생각을 하고 있었던 거예요. тэгэхээр яг л адил бодсон баг. 그렇구나. 이 연약하지만 하나님께서 쓰시는 건 하나님의 은혜구나. Тийм юм байна. Ийм сул дорой хүн боловч Бурхан энэ хүнийг хэрэглэж байгаа нь энэ хүний хувьд нэгүсэл юм байна. 내가 완전해서 쓰는 것이 아니라 Тэгэхээр би бүрэн төгс учраас хэрэглээд байгаа юм биш. 주님의 뜻에 합당하려고 애쓸 때, 힘쓸 때 하나님이 쓰시는구나. Тэгэхээр эзний хүсэлд нь нийцъя, эзэнд таалагдъя гэж хичээх үед л намайг ингэж хэрэглэж өгöd байгаа юм. 거기 4장 4-ийн 1절에 이렇게 말씀하십니다. 4-ийн 1-ээр хэлж байна. 주 안에서 갇힌 내가 너희를 권하노니. Эзний хоригдол би хичээнгүйлэн ятхыг. 3절에 3-дээр 마지막에 힘써 지키라 그랬죠. тэгээ хамгийн сүүлд нь хэлж байна. Хадгалахыг хичээхтэн гэж байгаа. 그러죠? Тийм ээ. 힘써 지키라. хичээхтэн гэж байна. 하나님 앞에 합당하게 행하는 것을 힘써 지키라. Тэгэхээр бурханд таалагдгаар, бурханд зохистой харагдгаар хичээ гэж байна. 그때 하나님이 쓰시는 거예요. За тэгж явбал бурхан хэрэгэлдэг байна. 그런 생각을 할 때 얼마나 하나님이 큰 안위를 우리에게 주시는구나도 또한 깨닫습니다. За ингэж бодогдох үед бас нэмээд бурхан хичнээн их амар амгалан биднэрт өгсөн бэ гэдэг нь одоо бодогддог. 히브리서 6장 18절입니다. Еврей 6-гийн 18. 히브리서 6장 17절 18절. Еврей 6-гийн 17, 18. 우리 대학생들 한번 읽어볼까요? За оюутнууд маань нэг унших уу? Учир нь 17 히브리서 6장 17절 18절. 17 18-ыг уншийе. Тиймээс амлалтыг авах өв залгамжлагчдад бурхан өөрийнхөө зорилгын өөрчлөгдөшгүйг үзүүлэхийг хүсэж андгаа өгчээ. Бурхан худал хэлэх боломжгүй. Тийм учраас бид өөрчлөгдөшгүй хоёр зүйлээр дамжуулан өмнө маань тавигдсан найдварыг барьж авахын тулд хүчтэй урам зоригийг олж авахаар хоригдох газар руу цугтаадаг. 하나님 우리에게 큰 안위를 주신다고 했습니다. Тэгэхээр бурхан бидэнд маш том тайвширлыг өгсөн. 하나님의 말씀을 통해서 우리가 위로를 받고 큰 안위를 얻을 수 있는 이유가 뭘까요? Тэгэхээр бурханы үгээр дамжуулан бид нэр тайвширч тайдгарах боломжтой байгаа нь юуны учир вэ? 하나님은 약속을 하시고 반드시 지키셔요. Бурхан амласан бол тэр нь өөрчлөгддөггүй сахидаг байна. 거짓이 없으신 하나님이셔요. Тэгэхээр худал хуурмаг зүйл байдаггүй бурхан байна. 우리는 어떻습니까? Бидний хувьд бол яадаг вэ? 약속을 하고 약속 지키기가 참 어려워요. Амласан бол тэрийг сахин биелүүлэх нь хэцүү байдаг. 그러잖아요. Тэгдэг үстэй. 내가 구원받고 나 이렇게 살아야겠다 결심했지만 그 결심이 무너질 때가 많아요. Тэгэхээр аврагдаад за би одооноос л ингэж амьдрна гэж шийддэг боловч үүнийг тасралтгүй хадгалаад явах нь хэцүү байдаг. 여러분 한번 자기를 시험해 보세요. Тэгэхээр та бүхэн өөрсдийгөө нэг шалгаад үзээрэй. 나는 정말 거짓말 하루 안 하고 살아보자. Тэгэхээр нэг өдрийн турш ерөөсөө нэг ч худлаа ярихгүйгээр 어떤 거짓말도 안 하고 살아보자. тэгэхээр ерөөсөө ямар ч худлаа үгийг одоо гаргахгүй амьдрий. 한번 그렇게 결심하고 24시간 살아보세요. Гэт шийдвэр гаргаад 24 цаг одоо амьдраад үзээрэй. 진짜 해보셔요. Тэгээд нэг туршаад үзээрэй. 그게 쉬운지 어려운지. Амархан байх нь уу хэцүү байх нь уу? 오늘 12시 1시 반부터 За өнөөдөр 1 цаг 30 минутаас
내일 1시 반까지 Маргааш өдрийн 1:30 минут. 24시간 한번 결심해 보세요. За 24 цагийн хугацаанд гээд шийдэд хийгээд үзээрэй. 어느 순간 내가 이렇게 말아야지 이렇게 막그 제일 꾀가 올라올 때가 있을 거예요. За тэгэхээр нэг л мэдхий тийм ээ. За энэ үед нь бол ингэсэн дээр юм шүү гээл одоо залт санаанууд тийм ээ арга мэхүүд ингээл ар араасаа гарч ирэх болно. Одоо тийм санаанууд төрөх болно. 그러면서 비 재태후 이렇게 재태후를 느낄 거예요. За тэгээд би ч өстэй залтай хүү юмаа гэдгээ мэдрэх болно. 거짓말을 계속 올라와요. За тэгэл ерөөсө худал ярих сэтэл тасралтгүй төрнө. 상황에 따라서 막 이야기하려고 하는 것이 올라와요. За нөхцөл байдлаа тааруулаад тийм ээ IC-г ингээл дагаал хэлэх одоо тийм сэтгэл бас төрнө. 근데 하나님은 변치 않으셔요. Гэтэл бурхан хувирдаггүй, өөрчлөгддөггүй. 우리를 구원해 주시고 Биднийг аварч өгөөд 영원히 죄를 기억지도 않는다고 말씀하신 심판 자리에서 гим нүглийг чинь за шүүлтийн синтед мөнхөд дурсан санахгүй гэж хэлсэн. 그게 얼마나 큰 안위예요. Тэгэхээр энэ бол үнэхээр агуу одоо тайвшрах зүйл болж байгаа. 그러죠? Тийм биз дээ. 예수님이 십자가에서 단번에 죄사함의 죄사를 지내시고 Тэгэхээр Есүс загалмай дээр тэр дахлыг нэг удаад өргөсөн. 다시는 죄를 기억지도 않겠다. Тэгэд гим нүглийг чинь дахин ис санана гэсэн. 다시 기억지 않겠다. Дахин ис сан. 우리는 기억나잖아요. Бид нар бол санаад байдаг шүү дээ. 그러잖아요. Тийм биз дээ. 근데 주님 기억지 않으신다는 거예요. Гэтэл эзний зүгээс бол санахгүй гэж байна. 하나님이 그렇게 우리를 용납해 주시는 거예요. Тэгэхээр бурхан тэгж биднийг өөртөө хүлээн авч байна. 그래서 큰 안위를 우리가 받는 겁니다. Тэгэхээр ийм байгаа учраас л бид нэр амар тайван, амар амгалан байх боломжтой байна. 그리고 주님 나라 갔을 때 Тэгээд эзний улсад очивол 우리가 주님의 복음을 위해서 살아갔을 때 얼마나 큰 영광이 있는지 말씀하셔요. Тэгэхээр эзний сайн мэдээний төлөө амьдраад явах юм бол ямар агуу алдарсан өгөгдөх вэ гэдэг талаар хэлж өгч байгаа. 누가복음 19장에 보면 문화 비유가 나옵니다. За Луг 19-р бүлэг дээрээс харах юм бол Маанегийн зүйлс гарч байгаа. 한 문화를, 5 문화를, 10 문화를. За 1 маане, 5 маане, 10 маане. 누가복음 19장 한번 보시죠. За Луг 19-с харъя. 12절부터 19-12-оос 19절까지. 19. 여기서 한 절 여러분 한 절 읽어요. За нэг гişилээр ээлжиж уншия. Тэрээр нэгэн сурвалжит хүн хаанчлалыг хүлээн аваад буцаж ирэхээр алс холын орныг зоржээ. Харин түүний иргэд түүнийг үзен яддаг байсан тул араас нь илч хэлгэн энэ хүн биднийг захирахыг бид үл хүснэ гэж хэлүүлжээ. Эхнийх нь ирж эзэн таны нэг маане 10 маане болсон гэхэд хоёр дахь нь ирж эзэн минь таны нэг маане 5 маане болсон гэхэд 여기 큰 상급이라는 거 안 나오죠. за энд агуу шагнал гэж гарахгүй байгааз 그러죠? тийм ээ. 열 문화를 준 사람이 열 문화를 남겼습니다. За тэгэхээр 10 маане тань 10-ыг үлдээсэн. 네, 착한 종이여 지극히 작은 것에 충성하였으니 열 골 권세를 차지하라 그랬습니다. За тэгэхээр хэлж байна. 17절에 Чи маш бага юмд сайн байна сайн зарсан мань чи маш бага юмд итгэмжтэй байсан тул 10 хот захирах эрх мэдэлтэй боллоо гэж. 18절에는 둘째가 와서 가로되 한 문화로 5 문화를 남겼나이다 그랬습니다. 18 дээр хоёр дахь нь ирж эзэн минь таны нэг маане 5 маане болсон гэж. 19절에 5 고을을 차지하라 그랬습니다. 19 дээр нь чи 5 хот захирах эрхтэй гэж. 큰 상이 안 나오는데요, 목사님? За тэгэхээр том шагнал агуу шагнал гэж гарахгүй л байна шүү дээ. 답이 어디에 있는 줄 아세요? Гэвэл хариулт нь юунд байгаа гэж 이사야서 40장에 있어요. Исая 40-р бүлэг дээр гарч байна. 찾아볼까요? За хайж болох уу? 이사야 40장. Исая 40. 15절. 40-15. 같이 읽어봐요. Уншия.
Харагтун үндэснүүд ховин доторх тусал мэт дэнсэн дээрх ширхэг тоос мэт тооцогддог. Үзэгтун арлуудыг тэрээр нарийн тоос мэт өргөн. 하나님에게는 열방의 통에 한 방울 물 같다고 했습니다. За бурхны хувьд бол үндэснүүд ховин доторх тусал мэт гэж байна. 섬들은 떠오르는 먼지 같다고 했어요. За дэнсэн дээрх ширхэг тоос мэтэ гэж байна. 그렇죠? Тэгж байгааз. 근데 열 문화 남긴 사람에게 열 고울을 준다고 했어요. За гэхдээ энэ 10 хот эзэмших эрхийг 10 манайтай хүнд өгсөн байна. 섬들은 한 방울 물 같은데요. 열방은 통에 물 같고 За тэгэхээр үндэснүүд бол ховин доторх тусал мэт. 섬들은 떠오르는 먼지 같은데 Арлууд нь нарийн тоос мэтэ гэж шүү дээ. 얼마나 큰 상을 주신지 아시겠죠? Тэгэхээр одоо ингэж тооцох юм бол за ямар том шагнал вэ гэдг нь төсөөнд бууж байгаа зү. 그렇죠? Тийм ээ. 지구에 대륙이 있습니다. За тэгэхээр энэ дэлхий дээр одоо тэвүүд байна. 그러잖아요. Тийм ээ. 먼지 같대요, 먼지. 하나님 За 보실 тэр 때는. тэвүүд бол бурхныг харахад тоос мэт л байна. 근데 하나님 앞에 한 고울이면 얼마나 크겠어요. Гэхдээ бурхны хилээд байгаа нэг хот гэвэл хичнээн агуу байх байна. 그렇죠? Тийм биз дээ. 그러니까 크신 하나님을 우리가 알 때 За тэгэхээр агуу бурхныг бид нэр мэдэх юм бол 우리가 이 세상에서 주님을 위해서 살 맛이 나는 겁니다. тэгэхээр энэ дэлхий дээр амьдрахдаа эзний төлөө урам зоригтойгоор бид нэр амьдарч чадна. 크신 하나님, Тэгэхээр агуу бурхан, 그 크신 하나님이 큰 은혜, агуу бурхны агуу нэгүсэл, 큰 구원, агуу аврал. 그리고 큰 소망입니다, 사실. За тэгэхээр яг үнэндээ агуу найдвар байна. 그렇다면 우리가 하나님께서 나를 완전히 용납 받아주셨다는 그 증거가 어디 있을까? За тийм юм бол бурхан өөрийг маань тэр жигтэн бүр мөсөн хүлээн авсан гэдгийг юу нотлох вэ? 누가복음에 보면 탕자 이야기가 나옵니다. Луг ном дээрээс харах юм бол уган хүүгийн талаар хэлж байгаа. Алдагдсан хүү. 부자에게 두 아들이 있었습니다. За тэгэхээр нэг баян хоёр хүүтэй байсан. 첫째는 아버지 말을 잘 들어요. За тэгэхээр ууган хүн аавынхаа үгэнд сайн ордог. 둘째는 말을 안 들어요. За баг хүн аавынхаа үгэнд ордоггүй. 아버지의 재산이 탐나서 그것을 가지고 멀리 가서 허랑방다 다 써버립니다. Аавынхаа хөрөнгөнд чунсан тэгээд ааваасаа хөрөнгийг нь аваад хол газар очоод бүгдийг нь үрчигдэг. 그리고 거지가 돼서 돌아옵니다. Тэгээд эргэж ирэхдээ гуйлагчин болоод ирдэг. 근데 아버지가 먼저 알아보고 가서 앉습니다. Гэтэл ирж явахад нь төрүүлээд аав нь таньж гүйж очдог. очоод тэрдэг. 그리고 신발을, 옷을, 반지를 다 갈아줍니다. За тэгээд шинэ хувц өмсгөөд, шинэ гутал өмсгөөд бүгд зөвлөгдөг. 그리고 좋은 소를 잡아서 잔치를 합니다. За тэгээд тарган үхэр нядлаад найр хийдэг. 아들은 За хүн 종의 한 사람으로 여겨주십시오 그럽니다. хүн бол эргэж очихдоо нэг боолоо болгооч гэж гуугаар очдог. 근데 아버지는 뭐라고 합니까? Гэтэл аав нь юу гэдэг вэ? 죽었다 살아온 내 아들이라고 하고 있습니다. Тэр хүү маань өгсөн байсан боловч амьд байна гэж. 여기에 하나님 우리를 온전히 받아들이셨다는 용납의 의미가 있어요. Тэгэхээр энэ агуулга дотор бурхан биднийг тэр жигтэнд бүр мөсөн хүлээн авсан гэдэг утга агуулгадж байгаа. 예수님이 십자가의 은혜로 우리가 죄 용서함 받는 순간에 Тэгэхээр Есүсийн загалмай нэгүслэр гим нүглээ уучлуулж байгаа тэр мөчид 우리 신분이 바뀌죠. за бидний харьяалал өөрчлөгдөг үстэй. 그러죠? Тийм биз дээ. 로마서 За Ром 8장 14절입니다. Ром 8-ийн 14. (14절) (15절) 14 15 같이 읽어보죠. хамт уншия. Учир нь бурхны сүнсээр удирдуулж байгаа хүн бүр бурхны хөвгүүд юм. Та нар дахин айдаст хүргэх боолчлын сүнсийг хүлээн аваагүй, харин үрчлэлийн сүнсийг авсан билээ. Түүгээр бид аав минь гэж дууддаг. 우리가 구원받는 순간 성령을 받고 그 성령이 하나님을 아버지로 받아들이게 됩니다. Тэгэхээр бид нэр аврагдах үедээ ариун сүнсийг хүлээн авдаг. Ариун сүнс бурхныг аав гэж хүлээн зөвшөөрдөг. 하나님의 아들이 된 거예요. Ингээд бурхны хүүхэд болж байна. 하나님의 아들이면 뭡니까? Тэгэхээр бурхны хүүхэд гэж юу гэсэн үг вэ? 17절에 17 дээр 자녀이면 또한 후사 그랬습니다. хүүхдүүд нь юм бол өв залгамжлагчт нь бас мөн. 하나님의 후사라는 거예요. Бурхныг өв залгамжлах байна. 무슨 뜻이에요? Юу гэсэн үг вэ? 하나님의 유업을 받을 사람이라는 겁니다. Тэгэхээр бурханд байгаа зүйлсийг авах, залгамжилж авах нэгэн байна. 이게 하나님이 나를 온전히 받아주셨다는 증거가 되는 거예요. Тэгэхээр энэ нь бурхан биднийг
Тэгэхээр өөрийг маань тэр жигтэнд хүлээн авсан гэдгийг нотлох нь. 하나님을 나라 사랑하셨어요? За бурхан өөрийг маань хайрлсан. 사랑으로 끝나면 안 됩니다. Тэгэхээр хайрлал дуусгаж болохгүй. 하나님의 아들로 받아 주셔야 내가 온전히 하나님 것이 되는 거예요. Тэгэхээр бурхан хүүхдээ болгож авж байж л би бүрэн бурханых болж байгаа. 그러잖아요. Тийм биз дээ. 하나님의 유업까지 이을 아들이 된 겁니다. Тэгэхээр бурханых гих зүйлийг өв залгамжлах хүүн болчихж байгаа. 에베소서 3장 6절입니다. За Эфес 3:6. 3장 6절 같이 읽어요. 3:6-г уншия. Тэр нууц бол бусад үндэстнүүд энэхүү биеийн хамтран өглөгчид ба нэгэн бие болж сайн мэдээгээр дамжин Христ Есүс дэх амлалтыг хуваалцагч болсон тухай юм. 보세요. 하나님? 그리스도 예수 안에서 함께 후사가 되고 함께 지체가 되고 함께 약속에 참여하는 자가 된다고 했습니다. Хэлж байна хамтран өглөгчид ба нэгэн бие болж Христ Есүс дэх амлалтыг хуваалцагч болсон. 이제 우리는 하나님의 종이 아니에요. Тэгэхээр бид нар одоо бурхны боол биш. 죄의 종이 아니에요. Гим нүглийн боолч биш. 하나님의 후사인 겁니다. Бурхны өв залгамжлагчид байна. 모든 것을 받을 가족으로 인정해 준 거예요. Тэгэхээр бүх зүйлээ хариуцуулж өгөхөөр тийм ээ даатгаж өгөхөөр гэр бүл маань гэдгийг бурхан хүлээн зөвшөөрч байна. 또 증거가 있습니다. За бас өөр нотлохоо байна. 뭔지 아세요? Юу гэж? 우리에게 하나님의 복음의 일을 맡겨주셨어요. Бидэнд бурхны сайн мэдээний ажлыг даалгасан. 그러죠? Тэгсэн биз дээ. 아들이기 때문에 Тэгээ хүн учраас 가장 귀한 복음의 일을 우리에게 맡겨주신 거예요. тэр өөрт нь хамгийн үн цэнтэй ажил болох сайн мэдээг биднээр хийлгэхээр даалгасан байна. 얼마나 놀라운 거예요. Тэгэхээр чи үнэхээр гайхалтай байгаа ч тийм. 나를 사랑했을 뿐만 아니라 Тэгэхээр өөрийг маань хайрлаад зогсоогүй. 나를 사랑해서 아들 삼아 주셨고 Тэгэхээр өөрийг маань хайрлаад хүүгээ болгосон байна. 충성되이 여겨서 복음까지 맡겨주신 거예요. Тэгэхээр итгэмжтэй гэж тооцоод сайн мэдээгээ хүртэл даалгаж өгсөн байна. 나를 온전히 받아주셨다는 용납해 주셨다는 증거가 그곳에 있습니다. Тэгэхээр өөрийг маань тэр жигтэнд бүр мөсөн хүлээн авчээ гэдгийг эдгээр зүйлс илэрхийлж байна. 그리고 우리가 어떻게 살아가느냐에 따라서 또한 증거를 주셔요. За мөн бид нар хэрхэн яаж амьдарч байгаагаас хамаарч бас бурхан нотлохоо баталгаануудыг харуулж өгдөг. 요한일서 4장입니다. 1-р Иохан 4-р бүлэг 20절부터 4-20-оос 5장 4절까지입니다. 5-4. 여기서 한 절 여러분 저 읽어요. За 4-20-оос 5-4 хүртэл нэг ишлэлээр ээлжиж уншия. Хэн нэгэн нь би бурхныг хайрладаг гэж хэлчихэд ах дүүгээ үзен яддаг бол тэр худалч. Учир нь харагдаж байгаа ах дүүгээ хайрладаггүй хүн харагдахгүй байгаа бурхныг хайрлаж чадахгүй. Есүс бол Христ мөн гэдэгт итгэдэг хүн бүр бурхнаар төрсөн юм. Төрүүлэгчийг хайрладаг хэм боловч түүгээр төрөсдгийг хайрладаг. Түүний тушаалуудыг сахих нь бурхныг хайрлах явдал юм. Түүний тушаалууд хүнд дарамт биш. 하나님이 나를 용납하셔서 하나님의 아들로서 살아가는 삶을 또 증거하는 것이 형제들 자매를 사랑하는 거예요. Тэгэхээр бурхан өөрийг маань хүлээн авчээ. Бурхан өөрийг маань хайрлжээ гэдгийг мэдсэн юм байна. Ухаарсан юм байна гэдгийг юу нотлох вэ? Ахан дүүсээ хайрладаг. 사람은 본래 다른 사람을 사랑하기 쉽지가 않습니다. За хүн угтаа өөр хин нэгнийг хайрлна гэдэг нь амаргүй байдаг. 그렇죠? Тийм биз дээ. 근데 그 이기는 삶을 살 수 있는 것은 뭐냐면 주님이 나를 용납해 주셨고 사랑해 주셨다는 것을 깨달은 사람들이에요. Гэхдээ хайрлаж чадахгүй байгаа энэ байдлыг давж ялж амьдрдаг шалтгаан нь юу вэ гэвэл эзэн тэр хүнийг хүлээн авсан байна. Бас тэр хүнийг хайрлсан байна гэдгийг мэдэж байгаа учраас. 우리가 구원받는 순간 Тэгэхээр бид нэр аврагдах тэр мөчид 우리는 하나님의 손 안에 항상 함께 있는 거예요. тэгэхээр бурхны мотор дотор бид бүгдээрээ хамт ороод байж байгаа гэсэн үг. 버리시지 않는다고 했습니다. Тэгэхээр бурхан тавьж явуулахгүй, орхиж хаяхгүй гэсэн. 그리고 우리가 다른 사람을 사랑할 수 있는 힘도 주셔요. За мөн бусдыг хайрлах хүчийг ч бас бидэнд өгдөг, хайрыг өгдөг байна. 하나님의 사랑과 용납을 깨달은 사람들이 성경이 나옵니다. За тэгэхээр бурхны хайрыг, бурхны тэр төвчээрийг
ухаарсан хүмүүс Библиэлд гарч байгаа. 그리고 다른 사람들이 자기를 비방하거나 힘들게 해도 용납하고 사는 삶을 살아요. Тэгээд тэр хүмүүс бусад хүмүүс өөрийг нь зовоосон ч, бусад хүмүүс өөрийг нь хэцүү байдалд оруулсан ч тэр хүмүүсийг хүлээж аваад хөлцөн төвчээд амьдардаг. 요셉이 나옵니다. За Йосеф гарч байна. 형들이 시기 질투해서 애굽으로 팔아버렸어요. Ахнар нь тийм ээ үзэн ядснаас болоод Египт рүү зардаг. 13년 동안 종살이를 했습니다. 13 감옥살이도 년. 했습니다. За 13 жил Египтэд очиод боолчлогдсон. 감옥살이도 했어요. За шоронд бас хоригдсон. 그렇죠? Тэгсэн биз дээ. 그런데 자, 하나님이 총리로 세우셨죠. Тэгтэл бурхан тэр хүнийг захирагч болгосон. 그가 두 아들을 낳았습니다. За тэр хүн хоёр хүүхэд төрүүлсэн. 그 두 아들 이름을 보면 요셉이 얼마나 고난을 당했는지 알 수가 있어요. За хоёр хүүгийнх нь нэрийг ажиглах юм бол Йосеф хичнээн их зовж амьдэрсэн бай гэдгийг нь мэдэх боломжтой. 그리고 깨달았습니다. За тэгээ ухаарсан. 아, 내가 고생한 것은 하나님이 나를 미리 보내셨구나. За тэгэхээр би зовж зүдэрсэн нь бурхан намайг урдчилж тийм ээ тэр газар руу илгээсэн юм байна. 모든 가족이 와서 애굽에 삽니다. За тэгэхээр дараа нь гэр бүлийнх нь бүх хил гişүүд очиод Египтэд амьдардаг. 형들의 죄도 다 하나님을 생각함으로 용서를 했죠. Тэгээ ах нарыгаа хийсэн буруу зүйл гим нүглийгч бурхныг бодож за хүлээж авч уучлсан. 그런데요. 형들에겐 용서했다고 했는데 형들의 마음속에서는 아직 온전히 해결되지 않았습니다. Гэтэл Йосеф бол сэтгэлдээ ах нараа уучлж чад байдаг. Гэтэл ах нарын сэтгэл өөрчлөлт орохгүй байсан. 그걸 언제 알 수 있어요? тэрийг яаж мэдэх боломжтой вэ? 야곱이 죽고 나서 그게 드러나는 거예요. Тэгэхээр Яаков өгсний дараа ийм байсан юм байна гэдг нь ил болдог. 아버지가 돌아가셨다. За аав өгчээ. 이제 요셉이 우리를 벌할 거다. Одоо Йосеф биднийг яллах болно, шийдэх болно. 그때 그 이야기를 듣고 요셉이 뭐라고 합니까? За тэгээд тэгж хэлж байгаагийн сонсоод Йосеф тэр үед яасан бэ? 창세기 Эхлэл 50장입니다. 50. (15절부터 17절) 15-аас 17. 읽어드릴게요. Уншиж өгье. Йосефийн ах дүү нар эцгийг өөд болсны дараа хэрв Йосеф бидний эсрэг үс санаж өөрт нь бидний хийсэн бүх гим хорыг бидэнд эргүүлж хийх гэвэл яах вэ хэмээн ярилцгаав. Тэгээд тэр Йосефт хил дамжуулж эцэг чинь өөд болохынхаа өмнө ах нар чинь чамд гим хор хийсэн боловч тэдний гимт үйлдэл болон нүглийг нь чи одоо уучлаарай гэж та нар Йосефт хил гэсэн учраас та эцгийнхээ бурхны зарц бидний гимт үйлдэлийг одоо уучлана уу гэж хэлсэнд тэдний үгийг сонсоод Йосеф ойлов. 요셉은 온전히 용서했는데 Йосеф бол сэтгэлдээ бүр мөсөн уучлсан байсан. 형들의 마음속에서는 아직 그게 해결이 안 됐던 거예요. Гэтэл тэр хэрэг ах нарын сэтгэлд шийдэгдэхгүй л байсан байна. 이제 아버지가 죽었으니까 요셉이 우리를 악을 갚을 것이다. Тэгэхээр аав өгчихсэн юм чинь Йосеф одоо бидэнд хариуг өгөх хаа. 18절에 보면 18 дээр 형들이 와서 요셉 앞에 엎드려 버립니다. ах нар нь Йосеф дээр хурж ирээд сүгдэж байна. 나는 이제 우리는 당신의 종입니다 그랬어요. Харагтун бид бол таны зарц гэж байна. 그때 요셉이 뭐라고 합니까? Энэ үед Йосеф юу гэж 19절에 байна? 19 дээр 내가 하나님을 대신하리이까? би бурхныг орлож яахан болох вүлээ? 하나님을 대신하리이까? Би бурхныг орлож яахан болох вүлээ гэж. 모든 걸 하나님께 맡긴 거예요. Тэгэхээр бүх зүйлээ бурханд даатгсан байна. 그러죠? Тэгсэн багаз. 20절 21절 같이 읽어봐요. 20-21-ийг уншийе. Та нар намайг хорлох гэсэн боловч бурхан өнөөдрийн шиг үе олон хүний амийг аврахын төлөө түүнийг сайнаар эргүүлсэн юм. Та нар одоо битгий би та нарыг болон хүүхдүүдийг чинь тэтгэн гэж хэлээд тэдний сэтгэл зүрхийг тайвшруулан ярьжээ. 요셉은 Йосеф 하나님을 통해서 형들의 모든 죄를 용서할 수 있는 큰 그릇이 된 거예요. Тэгэхээр Йосеф бурхнаар дамжуулан л ах нарынхаа тэр бүхий л гим нүглийг уучлах хэмжээний том аяг, том сав болж чадсан байна. 내가 하나님을 대신하리이까? Би бурхныг яахан орлох вүлээ? 형들의 죄를 용서했을 뿐만 아니라 Ах нарынхаа гим нүглийг уучлаа зогсохгүй. 당신들의 자녀들도 내가 기르리라 그랬어요. Тэгэхээр та нарын үр хүүхдүүдийг ч тэтгэнэ гэж байна. 형들의 모든 죄를 받아들이고도 남을 수 있는 큰 마음이 된 거죠. Тэгэхээр ах дүү нарынхаа тэр хийсэн гим нүглийг хангалттай тийм ээ хүлээж авч уучлах үз. За их уужим сэтгэлтэй хүн болсон байна. 자, 그리고 다윗이 있습니다. За мөн Давид байна. 다윗은 정말 소년 때 압살롬을 골리앗을 죽이고 대장이 됐어요. За тэгэхээр Давид бол балчир байхдаа л Голиотыг алсан. За тэгээд
одоо цэргийнх нь ахлагч болсон. 그런데 장인어른이 죽이려고 쫓아다녀요. Гэтэл хадам эцэг нь одоо тасралтгүй алхахаар хөөж байсан. 하나님의 말씀대로 왕이 됐습니다. Тэгээ бурхны хэлсэн үгийн дагуу хаан болсон. 그런데 자기의 죄 때문에 아들 압살롬에게 도망자 신세가 돼버립니다. Гэтэл өөрийн гим нүгэл буруугаас болоод Абсалом өөрийн хүүд хөөгдөж тугдж явахаар болсон. 아들이 죽이려고 하는 거예요. Тэгэхээр хүүн алхахаар хөөж байна. 다윗과 같은 인생을 사는 사람도 없을 거예요. Тэгэхээр Давид чиг амьдралаар амьдарч үзсэн хүн гэж байхгүй бах. 장인이 죽이려고 해. Хадам эцгийн ч алах гээд байна. 아들이 죽이려고 해. Хүүн ч бас алах гээд байна. 얼마나 힘들어요. Тэгэхээр чинь хичнээн хэцүү санагдах бай. 아들을 피해서 맨발로 왕궁에서 도망가고 있습니다. Тэгэхээр хүүгээсээ зогтаагаад хааны ордноос хөл нүцгэн оргоод явдаг. 그런데 시므이가 흙을 날리면서 돌을 던지면서 저주하고 따라옵니다. Тэгтэл тийм ээ Шимэй гэдэг хүн шороо заслаад чулуу шидээл тийм ээ араас нь харааж дагаж ирдэг. 자기하고 함께했던 장수들과 대신들이 압살롬 편에 섭니다. Тэгэхээр Давидтэй хамт байсан, Давидын дэрэгд байсан түшимдүүд нь, цэргүүд нь, жанжид нь Абсаломын талд ордог. 시므이를 향해서 다윗이 뭐라고 합니까? Тэгэхээр тэр Шимэй гэдэг хүнд Давид юу гэж хэлдэг вэ? 옆에 있는 장수들이 가서 목을 벨까요? 그랬어요. Дэрэгд нь байгаа цэргүүд нь тийм ээ очоод хүзүү толгойг нь авах уу гэсэн. 그러지 말라고 합니다. Тэгэхээр битгий тэгээ гэсэн. 사무엘하 16장입니다. 2-р Самуэль 16. 9절부터 16-гийн 9-өөс 14절까지 9-өөс 14. 여기서 한 절 여러분 한 절 읽어요. Нэг нэгээр нь ээлжилж уншия. Зеруягийн хөвгүн Абишай хаанд энэ үхсэн нохой яахлаараа миний эзэн хааныг хараадаг билээ. Очиж түүний толгойг тасдахыг надад зөвшөөрөөч гэсэнд. Тэгээд Давид Абишай болон бүх зарц нартаа харагтун төрсөн хүмүн миний амийг ирж байхад энэ Бинамин хүний хувьд тэр тусмаа аргагүй юм. Түүнийг орхи. Эзэн түүнд айлцсан тул тэр харааж л байг. Тэгээд Давид болон түүний хүмүүс замдаа гарсанд Шимэй Давидтай зэрэгцэн уулын билээр явангаа харааж чулуу шидлэн шороо цацаж байв. 마지막에 읽어보면 백성들과 왕이 다 곤비하였다라고 되어 있습니다. За төгсгөлд нь хэлж байна. Хаан мөн түүнтэй хамт явсан ард олон эцэж ядарсан гэж. 그렇죠? Тэгж байгаас тийм. 그런 상황에서 시므이가 쫓아오면서 흙을 날리고 돌을 던지면서 저주하는 거예요. Ийм байдалтай байхад нь Шимэй гэдэг хүн хурж ирээд чулуу шидэж шороо цацалж энэ хүмүүсийг хараасан байна. 그때 다윗이 생각한 건 하나님밖에 없어요. Тэгэхээр энэ үед Давидын бодолд бурхан л байсан байна. 여호와께서 명하신 것이다. Тэгэхээр эзэн түүнд ингэж хэл гэж тушаажээ. 내가 저에게 선으로 갚으면 하나님이 나에게 선으로 갚아주실 것이다. Тэгэхээр энэ хүнд сайныг үйлдвэл эргээд бурхан надад сайныг үйлдэх баг. 다윗은 하나님 앞에 죄를 지었어요. За Давид бурханы өмнө гим нүгэл хийсэн. 그 모든 죄를 사하심을 받고 하나님 앞에 용납하심을 받은 사람이에요. Тэгэхээр тэр бүх гим нүглээ уучлуулчихсан бурханд очичихсан хүн байна. Бурханаар хүлээн авагдсан хүн байна. 그 마음이 있기 때문에 자기를 비방하는 시므이도 용납할 수 있는 거예요. Тэгэхээр ийм сэтгэлтэй ингэсэн хүн учраас л энэ өөрийг нь доромжилж байгаа Шимэйгч уучлж чадчих байна. 이런 상황에서 다윗이 또 느낀 것이 하나 있습니다. Тэгэхээр энэ нөхцөл байдал донд Давидын бас өөр мэдэрсэн нэг зүйл байна. 시편 109편입니다. Дуулал 109-р бүлэг. (1절부터 5절까지) 109-ийн 1-ээс 5. 여기서 한 절 여러분 읽어요. Нэг нэгээр нь ээлжилж уншия. Миний Магдалийн бурхан бүү нам гүн байгаач. Үзэн ядалтын үгсээр намайг тойруулж
миний эсрэг шалтгаангүйгээр довтолж байна. Сайныг минь тэд муугаар, хайрыг минь тэд хорслоор хариулсан. 21절은 여러분 읽겠습니다. 21-р ишлэлийг та бүхэн уншдаа. Нэрийнхээ төлөө надад та үйлдээч. Хайр инрэл тань сайн учраас намайг авраач. 여기 109편 앞에 보면 다윗의 시라고 돼 있죠. За 109-ийн дээр хэсэгт Давидын дуулал гэж гарч байгаа. 그렇죠? Тийм ээ. 먼저는 나의 찬송하는 하나님이다라고 시작하고 있습니다. Тэгэхээр эхлэхдээ л хамгийн түрүүнд миний магтаалын бурхан гэж. 그런데 2절에 보면은요. тэгтэл 2 дээр 대저 저희가 악한 입과 괴산 입을 열어 나를 치며 거짓된 여로 내게 말하며 그랬습니다. миний эсрэг амаа нээж өөдөөс минь тэд нар ходолж хэлээр ярьж байна. 3절에는요. 3 дээр 미워하는 말로 나를 두르고 무고히 나를 공격하는 나이다. үзэн ядалтын үгсээр намайг тойруулж миний эсрэг шалтгаангүйгээр довтолж байна. 5절에는 악으로 나의 선을 갚아 미워함으로 나의 사랑을 갚습니다. 5 дээр сайныг минь тэд муугаар, хайрыг минь тэд хорслоор хариулсан. 이런 상황에서 Тэгэхээр ийм нөхцөлд 다윗은 이 모든 상황을 하나님께 맡기는 거예요. ийм нөхцөлд тэр тухайн нөхцөл бүрийг бурханд Давид даатгаж байна. 21절에 주 여호와여 주의 이름을 인하여 나를 선대하시며 그랬습니다. 21 дээр нь бурхан эзэн нэрийнхээ төлөө надад үйлдээч гэж. 주의 이름을 인하여. Нэрийнхээ төлөө. 주님은 사랑이 깊으셔요. Тэр эзний хайр бол маш гүн. 측량할 수가 없어요. Тэр үүнийг нь хэмжих боломжгүй. 다윗은 그 사랑을 깨달았어요. 용납하심을 깨달았어요. Тэгэхээр эзний бурхны энэ хайрыг Давид ухаарсан байна. Тэгээ хүлээн авсан гэдгийг нь ч ухаарсан байна. 그 하나님의 이름 때문에 하나님의 사랑을 입은 사람이기 때문에 Тэгэхээр бурхны энэ нэрийн учир, бурхнаар хайрлагдсан хүнийхээ учир 하나님을 찬양하면서 4절같이 대답하는 거예요. тэгэхээр бурхныг хайрлан дөрөвдөр гарч байгаачлан хэлж байна. 4절 다시 한번 읽어보죠. Дөрвийг уншийе. Хайрын минь хариуд тэд намайг буруутгасан. Харин би залбирна. 나는 사랑하나 저희는 도리어 나를 대적하니. Хайрын минь хариуд тэд намайг буруутгасан. 어떻게 해야 된다고요? Тэгээ одоо яах ёстой гэнэ үү? 기도할 뿐이라 그랬어요. Би залбирна гэж байна. 시편 3편을 보겠습니다. Дуулал 3 дугаар бүлгээс харъя. 3편 앞에 보면 3-ын дээр хэсэгт 다윗이 그 아들 압살롬을 피할 때 지은 시 이렇게 돼 있습니다. хүү Абсаломоос зугдах үеийн Давидын дуулал гэж байна. 그렇죠? Тэгж байгааз 1절 2절 1 2 дугаар 같이 хэсэг 읽어봐요. хамт уншийе. Өснүүд минь юутай олширн вэ эзэн. Өөдөөс минь олуул босчээ. Булт олон миний тухайд бурхны аврал түүнд үгүй гэлцэн. 자, 다른 사람들이 이렇게 비방을 합니다. Тэгэхээр бус хүмүүс муучилж जैन, доромжилж जैन. 근데 5절 보세요. Гэтэл 5-ыг харъя. 같이 읽어요. Уншийе. Хэвтээдэл би унтдаг. Эргээд бас сэрдэг нь эзэн намайг түштгэх. 내가 누워 자고 깨었으니 여호와께서 나를 붙드신다라고 돼 있습니다. Хэвтээдэл унтдаг. Эргээд бас сэрдэг нь эзэн намайг түштгэх. 그런데 그런 상황에서 Гэтэл ийм нөхцөл донд 다윗의 마음이 어땠냐면요. Давидын сэтгэл ямар байсан бэ? 4장 7절 8절 4-ийн 7 8 같이 읽어봐요. хамт уншийе. Зүрхэнд минь таны өгсөн баяр баясгал нь хүмүүс үр тариа шин дарсандаа баясах үеийнхээс ч илүү юм. Аюулгүйгээр аж төрүүлэгч минь эзэн та билээ. Амар амгалан хэвтээд би унтах болно. 주께서 내게 주신 마음에 두신 기쁨이 있다라는 거예요. Тэгэхээр эзний зүрх сэтгэлд минь өгсөн баяр баясгал байна. 저희의 곡식과 새 포도주의 풍성할 때보다 그 기쁨이 더 한다고 돼 있습니다. Тэгэхээр үр тариа шин дарсандаа баясах үеийнхээс нь ч илүү юм а гэж байна. 하나님을 생각함으로 평안히 눕고 자기도 하리니 안전히 거한다라고 돼 있습니다. Тэгэхээр бурхныг бодож л амар амгалан хэвтээд унтдаг а гэж байна. 다윗은 Давид 자기 모든 삶을 자기의 모든 죄를 하나님이 다 받아주셨다는 것을 깨달은 사람이에요. Тэгэхээр бүхий л амьдралыг нь, бүхий л гим нүглийг нь тэр чигт нь бурхан хүлээн авсан юм байна гэдгийг ухаарсан хүн байна. 삶의 모든 길도 하나님이 이끄신다는 걸 믿은 사람이에요. Тэгэхээр амьдралынх нь бүхий л замд эзэн удирдна гэдгийг ухаарсан хүн байна. 구원받은 우리도 그런 사람인 겁니다. Тэгэхээр аварсан бидний хувьд ч яг үүнтэй адил хүмүүс. 그러죠? Тийм биз дээ? 아니에요. Тийм биш үү? 너의 길을 여호와께 맡기라고 했습니다. Тэгэхээр эзэнд замаа даатгаа гэсэн. 다윗처럼 맡길 때 Тэгэхээр Давидыг даатгах үед 하나님을 생각함으로
Бурхныг бодсноор, 하나님의 이름을 생각함으로. Бурхны нэрийг бодсноор. 하나님의 이름이 뭡니까? Бурхны нэр юу вэ? 하나님은 사랑이시다. Бурхан бол хайр. 하나님은 Бурхан 나를 다 받아주시는 분이셔요. Бурхан бол намайг байгаа тэр чигээр минь хүлээн авахч нэг. 다윗만 받아주신 게 아니에요. За зөвхөн Давидыг л хүлээн авсан юм биш. 죄가 있을 때는 징계하십니다. Тэгэхээр гэм нүгэл хийж байх үед нь бол сахилгажуулж байна. 하지만 그 징계하는 중에도 하나님은 사랑하시고 받아주셔요. Гэхдээ сахилгажуулж байхтаач хайрлсан хэвээр байдаг, хүлээн авсан хэвээр байдаг. 압살롬을 피해서 도망갈 때가 이거 하나님이 징계하시는구나를 깨달은 거예요. Тэгэхээр Абсаломд хөөгдөж байх үедээ Бурхан намайг сахилгажуулж байгаа юм байна гэдгээ мэдэж байсан Давид. 그리고 하나님을 생각함으로 편안하게 눕고 자기도 했다는 겁니다. Тийм учраас Бурханыг бодож байсан учраас л тухайн нөхцөл байдлаа амар тайван унтаж бас сэрж байсан байна. 그러니까 하나님이 다 받아주셨다는 그 사랑을 깨달은 사람들. Тэгэхээр Бурхан өөрийг маань тэр чигт маань байгаагаар маань хүлээн авчээ гэдгийг тэр хайрыг нь ухаарсан хүмүүс. 그 마음을 가지고 형제 자매들을 받아들일 때 Тийм сэтгэлтэйгээр ахан дүүсээ хүлээн авч ахан дүүсээ хайрлвал 평안이 있는 겁니다. тэр хүний сэтгэл амар тайван байдаг. 자, 오늘 본문 에베소 4장 보겠습니다. Өнөөдрийн үгс Эфес 3 руу эргээд очие. 2절, 3절 Эфес 4, Эфес 4-ийн 2 3. 같이 읽죠. 4-ийн 2 3-ыг уншийе. Ингэхдээ даруй бөгөөд дүлгүүн зангаар хайр дотор бие биеэ хүлцэн дэвчиж амар тайвны холбоос нь сүнсний эв нэгдлийг хадгалахыг хичээхтэн. 모든 겸손과 온유로 하고 Даруй бөгөөд дүлгүүн зангаар 오래 참음으로 사랑 가운데서 서로 용납하고 хайр дотор бие биеэ хүлцэн дэвчиж. 여기 오래 참음으로 사랑 가운데 서로 용납하고 Тэгэхээр хайр дотор бие биеэ хүлцэн дэвчиж. 하나님이 나를 용납하셨어요. Тэгэхээр Бурхан өөрийг маань хүлээн авсан. 오래 참는 가운데 내가 복음을 깨닫게 하셨고 Тэгэхээр дэвчиж өөрт маань сайн мэдээг ухааруулж өгсөн. 나의 모든 것을 받아주셨습니다. Тэгэхээр миний бүхий л зүйлийг тэр жигт нь хүлээн авсан. 교회 안에서 Чуулган дотор 그러한 마음을 가지고 살아갈 때 하나님이 평안을 주셔요. ийм сэтгэлтэйгээр амьдрах үед Бурхан тэр хүний сэтгэлийг амар тайван байлгаж өгдөг. 예수님이 죽고 부활하셔 너에게 평강이 있을지어다 그랬죠. Тэгэхээр Есүс үхээд дахин амьсныхаа дараа та нарт амар амгалан байх болтугай гэж хэлсэн. 그리고 우리가 평안의 길을 우리에게 가르쳐 주셨어요. Тэгэхээр мөн яавал амар амгалан байх вэ гэдэг замыг нь хүртэл биднэрт зааж өгсөн. 주님이 나를 받아주신 것처럼 Тэгэхээр эзэн өөрийг маань хүлээн авсан шиг 형제 자매들을 받아주실 때 ахан дүүсээ хүлээн авах үед 여러분이 마음이 평안할 겁니다. хүлцэн дэвчих үед тэгэхээр зүрх сэтгэл нь амар тайван хэвээр байх бол. 그 일로 인해서 여러분의 영혼과 삶이 힘이 날 거예요. Тэгэхээр тийм байх юм бол таны амьдрал урам зоригтой бас та их хүчтэй амьдрч чадна. 그리고 여러분의 신앙이 더 잘할 겁니다. Бас тэгснээрээ таны итгэл өсөж чадна. 그 결과는 어떻게 될까요? Тэгвэл дараа нь юу болох вэ? 성령의 열매와 구원의 열매로 이어질 거예요. Үүнээс хойш ариун сүнсний үр жимс болгон ургаж гарч ирнэ. 이사야서 있는 말씀처럼 За Исаи ном дээр гарч байгаачлан 독수리가 올라가는 것처럼 тэгэхээр бүргэд тиймээ элен хайлах мэт. 하늘로 올라가는 것처럼 За тэнгэр рүү тиймээ өөдөгөө элен хайлах мэт. 새 힘을 가지고 신앙생활을 하게 될 겁니다. Шинэ хүчийг олж аваад итгэлээр амьдрч чадна. 신앙생활이 기뻐야 되잖아요. Тэгэхээр итгэлээр амьдрч байгаа бол баяртай амьдрах хэрэгтэй үстэй. 그렇잖아요. Тийм биз дээ. 그 방법 중에 하나가 받아주시는 거예요. Тэгэхээр баяртай болох аргын нэг нь юу вэ? Бусдыг ахан дүүсээ хүлээн авах байна. 그게 용납입니다. Тэр нь хүлээн авах, хүлцэн дэвчих байна. 물론 우리가 죄를 용납하면 안 되죠. Мэдээж гим нүглийг бид нэр төвчээл хүлээн авчиж болохгүй. 그렇죠? Тийм биз дээ. 내 삶 속에서 죄를 내가 용납하진 말고 Гэхдээ амьдрахдаа гим нүглийг өөрийн амьдралд оруулж ирэлгүй хүлээж авалгүй. 형제 자매들의 허물과 모든 것을 덮어주면서 용납하고 하며 살기를 원합니다. Тэр ахан дүүсийн алдаа дутагдал тухайн хүнийг байгаа чигт нь хүлээн аваад амьдраасаа гэж хүсэж байна. 고린도후서 11장 1절에 보면 2-р Коринт 11-ийн 1 дээр 사도 바울이 고린도 성도들을 향해서 나를 용납해 달라고 합니다. за Илж Паул Коринт дахь итгэгчдэд хандаж намайг төвчээрэй гэж хэлсэн. 고린도후서 11장에 용납이라는 단어가 제일 많이 나와요. За 2-р Коринт 11-р бүлэг дээр энэ төвчих, хүлцэн төвчих, за хүлээн авах гэсэн үг
олон давтагдж байгаа. 죄 많은 고린도 성도들을 향해서 사도 바울이 자기를 용납해 달라고 해요. Тэгэхээр гим нүгэл үнэхээр их байгаа, их хийгээд байгаа тэр Коринт дахь итгэгчдэд хандаж намайг төвчээрэй, намайг хүлцэн төвчээрэй гэж Иш Паул хэлсээр байгаа. 왜 그럴까요? Яагаад тэгж хэлж байгаа юм бол 고린도 성도들의 신앙이 젖 먹는 어린아이 같은 신앙이었거든요. Коринт дахь итгэгчдийн итгэл нь за сүүгээр холж байгаа нялх хүүхэд адил байсан учраас. 그래서 권면의 말을 하기 전에 용납해 달라고 하는 겁니다. Тийм учраас тэдэнд зөвлөж хэлэх, үгсээ хэлэхээс өмнө төвчээрэй, хүлцэн төвчээрэй гэж хэлсэн баг. 사도 바울은 Илж Паул 주님으로부터 자기의 모든 죄를 용납받았기 때문에 그렇게 고린도 성도들을 향해서 권면할 수 있었던 거예요. тэгэхээр эзнэр бүх гим нүглээ уушлуулж эзэнд хүлээн авагдсан хүн учраас л Коринт дахь итгэгчдэд хандан тэгж зөвлөж чадж байгаа. 우리도 За бид нар ч 형제자매들을 향해서 ахын дүүстэй 그런 마음을 갖고 신앙생활했으면 좋겠습니다. ийм сэтгэлийг тэгээд итгэлээр амьдраасаа гэж хүсэж байна. 기도하겠습니다. За залбирая. 하나님 감사합니다. Бурхан минь талархаж байна. 죄 많은 인생으로 태어났습니다. Маш их гим нүгэлтэйгээр төрсөн билээ. 사랑할 수 없는 사람으로 태어났습니다. Хайрлагч боломжгүй хүн болж төрсөн билээ. 아직도 사랑하기에 마음이 좁습니다. Одоо ч хайранд сэтгэл давчуу байдаг үлээ. 주님께서 우리의